итгэгч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Нэвтрүүлгийн ивент итгэгч авраг брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Тансаг Шараарг флашбэк. Сайн мэцгоноо TikTok нэвтрүүлгээр дахин уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд өнөөдөр жинхэнэ гал гарсан амар яриа болно. За энэ юу гэхээр жинхэнэ мэрэгжлийн одоо манай нөхөд ирсэн байна. За энэ бол мэдээж шефүүд манай тоогооч нар. За тэгээд манай инкүш байна. За манай хан гард, за тэнгэр бүгднийх нь одоо ингэ жакетн дээр одоо бүтэн нэрнүүд нь байгаа. За тэгээд яагаад бас нөгөө нэг халааттайгаа сууж байгаа гэхээр бид нар дөнгөж сая нэг юм тэмцээнээс ирсэн юм. Үндгийн хэрэг хүн аа. Тэгэхээр бид нар өнөөдөр бас их гоё одоо юу гэдэг яг одоо тоогооч нарын амьдрал за тэгээд Монголд болж байгаа энэ тоогооч нарын асуудал те энэ үйлчлэгээ энэ талаар сайхан бууалъя гэж бодсон. За өдөр минь. За өдөр минь. За саяхан гоё тэмцээнд яваад ирсэн те. Тэгсэн. Индонезийн Жакартад. Жакарта. Тий. 980 тоогооч орсон тэмцээнд орлоо. За хяргасан. Хүүс тэмдэрлээ. Яа. Одоо юу нэг одоо гадны монголчууд одоо хоолмол тийм тоогоочтой юм уу байд юм уу. Манайсыг нэг л мориунаал те. Ууч ирээ шууд чулуу халаагаал амтан дотор хийгээ шараал суудаг юм шиг. Арт гэрээ төсөөлөд байгаа байхгүй. Харин тийм яг зөв. Тэгээ fine dine гэж юу байгаа юу яриад та манайх чинь олон улсын тэмцээн юм дандаа л топ 3-т байна шүү дээ. Яг зөв. Тэгээ бидний нөгөө ганц давуу тал нь болохоор сая ингээл юу ажиллаа нэ дэлгүүрт нь очил хүнсээ авах гэхээр нөгөө бусад тоогооч нар ойлаад миний нөгөө бэлдчихсэн юм байхгүй байна гэл тэ. Нөгөө манайд чи энийг ингэчээ ингэж өөрчлөө тэгээ гэл ингэ хувирах чадвар сайтай. Чи яагаад гэж мэдгүй. Юм хомс газар тийм болдог гэсэн. Яг нөгөө зоригтой лийхгүй те. Одоо юу гэдгийг за одоо энэ юунд бол яг л ингэ нухад ингэсэн байх хэрэгтэй гэхээр манайх авах хэрэгтэй тэр нь хөөрэй байж гэдэг ч юм те. Тэр яаж нухсан болох вэ? Тэгээ очиод бас нөгөө төмс одоо жишээлбэл энэ тэргэлж байгаа төмс очиод хэрэглэх төмсөө маш өөр үү. Шал өөр. Шарах шүүгэн шарах уу яах уу. Заавал тусалтай хийж үзэхгүй. Харин тийм шүү дээ. Энд чинээс 1000 бэлдээд очиод нөгөө бүтээгдэхүүндээ захирагдаад фейлдэх магадлал. Манад бол тийм нөгөө олон хэдэн мянган сортын нөгөө төмсөнд байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нь ингээл улаан тий бор хармаар тэгээд нөгөө ийм нөгөө одоо юу гэдэг социализмын үед бол манай дандаа юу байсан баахгүй нөгөө ногсон төмсний сорт байсан. Тэр дээрүүдний гоё юм төмсний бутарсан чихэрлэг амттай тий шаргал ийм хөөдөг. Одоо яадаг вэ гэхээр дандаа нөгөө нэг гят стилийн нөгөө френч райс энэ төр зориулсан тийм хатуу төмснүүд байгаад байдаг. Тэгэхээр бас манайхан тэгэл тэрийг ингээл наашаа болгоно зү. Тий зохицуулаад тэгэл. За тэмцээний талаар яасан бэ? За медалууд манай алт малт энэ алт хүрл үстэй энэ одоо. Тий алт хүрл. За алтан медалыг манай гардаа юун дээрээс одоо тэр 900-аад одоо хүнээс нэгт орж одоо авсан төрөл нь одоо маш аралтын юм ба тий. Стейкийн гоо. Австрали хөрийн махаар хийх хоол идэрэлт. За. Ер нь 80 гаруй оролцогч орсон. За. За тэгээ нэг 4 алтан медальтай л хүн гарсан байгаа. 4 өдрийн хугацаанд. Яа. Алаа ицсэн шүү дээ. За та хоёроос юу самраа ичээд юм. За. За би 3 хөрөл медаль оролцсон 3 төрөл. За ямар төрлөөр? За Korean Beef Challenge гэдэг. Korea одоо жишээлбэл нөгөө улс үндэстнүүд цаанаасаа нөгөө бүтээгдэхүүнүүдээ өгөөд амтлагчудаа өгөөд орон орны стайл. Орон орны стайл. Жишээлбэл одоо Солонгос амтлагчаар яг ямар fine dine хоол гэж болох вэ те? Western тавгалттай. За тэгээд хоёр төрлийн махны болгоц. За тэгээд сардуул болон үрс гэсэн юм хачиртай гэж цаанаасаа даалгавар өгч. Бүр цаанаас даалгавар өгч. Гэхдээ заавал тэр тухайн материалыг хэрэглэнэ. Гурван сүмсийг хэрэглэнэ. Тийм хоёр төрлийн. Тэн дээр солонгосууд өөрсдөө байна уу? Яг солонгосын баг бол байгаагүй. Солонгос шүүгчнэр бол байсан. Тэгээ Япон, тэгээ Japanese seafood гэдэг бас байгаа байхгүй. Тэр яг юугаар ялгаатай гэхээр яг Японы онцлог бүтээгдэхүүнүүдээр одоо далайн бүтээгдэхүүнүүдээр бас яг тэгж fine dine хоолох. Western тавгалттай гэх. Тэгэхээр ерөнхийдөө Азууд бол яг тэнд бол яг нэг Европ тавгалттай хоолыг тэгээ маш олон төрөл хосолсон юм бүтээгдэхүүн хүсэж байгаа байхгүй. Бид нар бүгдээрээ яг тэрэн дээр хийж чадсан гэж үзэж байна. Тэгээ монголчууд одоо юу гэдэг тэр ингээл баахан ингээл олон сая хүн амтаа ингээл улсын гарууд байгаа шүү дээ. Одоо юу гэдэг Азууд, Центральны Аз тий. Одоо Төв Аз. Тэгэнгүүт яг Монголоос гээд тэгэнгүүт
бараг гайхаж байгаа ч нүгш та нар өөр хийх үү аа Чадах уу гэж тэгээд байдаг шүү дээ. шууд их үү хэлт үү Тэгээд өнгөт нь за харж л байхгүй юу. Индонезид хамгийн холоос зорж очсон баг Монголын баг байсан. тих бахаа тий Эндээс ч одоо Солонгосоор дамжаад 11 цаг 12 цаг шахуу нисээд. Ингээд хамгийн холоос оролцогч нь Монголын баг байлаа гэж онцолж ирсэн тий. бүр өөртөө юу Тий. бас сонирхолтой бол тоо Монгол гэхэл чинь дэлхийгээс тасарсан газар л гэж боддог. Газар л зарим нэг нь мэдчихгүй тий. Ер нь ямар ч сургалттай хүмүүс байдیں۔ Тэр Европ гэл их л амар боловсрол эзэмшдэг гэсэн Монгол гэж мэддэггүй хүмүүс 10,000. Бараг 20 30% мэддэг юм шүү. Мэдгүй. Саний тэгээд тэмцээний онцлог нь болохоор шүүлтийн онцлог нь болохоор 50% нь ерөөсөө амтлахаа. Тэр шүүгч нь ерөөсөө цаана байж байгаа бидний хоолыг л амтлна. Тухайн бүтээгдэхүүн орсон байна. 50% нь юу гэхээр технологи карт ажиллагаа. Тэгээд энэ жилийн хамгийн том юу нь болохоор эрүүл ах хайжин тэгээд нэг цэвэр ажиллах. За тэгээд нэг хүнсний бүтээгдэхүүний хаягдл хэр байна гэдэг. Одоо нөгөө хамгийн сайн тоглогч юм ханаар юм хийдэг юм гэдэг. Нөгөө материалаар тоглодог биш тий. Одоо хүмүүс дэлхийн тоглогчны холбооны нөгөө өөрөө чинь ингээ хог хаягдл байхгүй. Тэгээ Африкт ингээ хүмүүс өсөж явах чинь одоо та хэд ингээ яг л тааруулж хийх хэвээр. Яг л юмнууд одоо ер нь хүнснээ скотч фойл мойл тиймэрхүү юмнуудаа л хаях хэвээр. Тийм өрөөтэй баг хаягдлаа. Тийм өрөөтэй болохоор нөгөө хүнсний бэлэг хүртэл ашиглахдаа зөвхөн хоол тавглахад л ашиглана гэж байна. Тэр хийцэн одоо хоол хийхээр хүнсний бүтээгдэхүүний бохирдол их явагддаг гэсэн тийм судалгаа байт юм байлээ бас. халаасдаг хог хаягдлыг баг гаргах тий. Тэгээд хүнсний хог хаягдл нь дэлхийн дулаалд бас нөлөөлж байгаа учраас тэрийг бас баг тал дээр маш их анхаарч байгаа юм лээ. Ханд чи яг нэг зөв нэг сегмент нөх одоо юу гэдэг тоглогч нар үйлчлэгийн газар чи хамгийн их тэр хог хаягдлыг одоо их гаргах уу баг хаягах уу гэдэг систем гаргач чи хэдэн мянган хүний хоол ихт ямар хог хаягдл гардаг лээ. Хэдэн портер хог хаягдж байгаа шүү дээ. За инкушийн хувьд ямар юм төрөл төр орчих. Чин Австрал beef, тэгээд seafood pasta, тэгээд Япон хоол. Тэгээд нэг seafood юм нөгөө western төрлөөр ирсэн. Тэгээд дөрвөн төрөлтэй дөрвөлөнд нь гусаад ирлээ. Дөрвөлгээс авцсан биш үү? Дөрвөлгээс авцсан. Тэр нь яг хөө зүгээр хүмүүс сонирхуулж хэлэхэд те. Чин оноогоор өгдөг байхгүй юу? Одоо 70-аас 60-аас 69 нь болохоор диплом, 70-аас 79 нь бронз, 80-аас 89 нь силвер, тэгээд 90-100 нь голд гэж өгдөг. Тэгэхээр ер нь хүн өөрөө хийж чадхал юм бол тэр медаль авна л гэсэн үг байна. Манайх нь яг зарим нь одоо 1 2 3 гээл те. Чичээд 1000 хүнээс 1 2 3 юм бол нөө 990 эдэн хүмүүс нь бүгд ингээл яаш те. Тэндээ поинтороо тэгэл оноогоо аваад те. Тэрүүгээрээ тэгээд шүүчдэг болохоор олон улсын систем хүн ер нь өөртөө л өрсөлдөж ирэх гэсэн үг л дээ. Одоо манай энэ залуучууд ерөнхийдөө нэлээд за та нар өнгөрсөн жил чинь нөгөө сургууль дээр очиод чаана очлоо та нар. Тэр чинь бас тэмцээний юу лөө? Энэ жилийн 4 сар. Энэ жилийн 4 сар тий. Хонконгд сургалтанд явчихад ирсэн. Сургуулт юм. Тий. Хоёр сургууль одоо CCI, ICI гэдэг хоёр одоо олон улсын сургуульд 7 хоногийн хугацаанд одоо багаараа суралцж ирсэн байна. International Culinary Institute гэдэг одоо нөгөөх нь болохоор Chinese Culinary Institute гэдэг юм хоёр сургуульд явчихад ирсэн. Тэгээд бид нар технологийн дээд сургууль бас хажуугаараа багшилсан шүү дээ. Хастл гэдэг тэр. Тэгээд чи яг нэг багшлан гэдэг чинь тэгэл хүүхдүүдэд бас нэг айтайхан хүүхдүүд гаргаж ирчих гээл. Тэгээд нэнгүүт тэр сургуулиас маань бид эдийн төлбөрийг даагаад явуулсан байгаа. Оо за. Технологийн бас сургуулийнхын Оо ямар гоё. Бас дэмжиж байгаа хэрэгтэй зарж байгаа. Бид нар 8 хоногийн хугацаанд явсан. Тэгээд тэр чинь бас саяхан нэг засвар хийгээд яасан гэдэг ч лээ те. $100 те. Тий. Тэр нь болохоор 8 тэрбум Хонконг доллар бүтсэн тийм сургууль үлээ. Сая ковидын өмнө бүтсэн. Тэгээд ер нь бол 8 давхар тийм сургууль заа. Шинэ сургууль юм. Шинэ сургууль. Тэгээд сургууль дээр ерөөхдөө тэр магнаа бүх хүнсний бүтээгдэхүүнийг тарьдаг. За тэгээд тухайн орон болгоны галтгоонд байж идэг. Энэ тэг галтгоо, Япон галтгоо гэл. Тэ. Бүх төрлөөр нь мэдлэгтэй болоод бүх төр. За талхны бүр нэг давхар байна. Үнэртдэг хан байна. Тэ. Тоочтой бүр ингээм далаа байгаа байхгүй. Зэлэгц. За. Бөө зөндөө олон төрлийн загас явж байна. Очоод дарангууд нөө загсны мэдээлүүд нь гарна. Ийм сантиметрын загас ингэж филе болгоно гээл те. Хэдэн граммаас хэдэн грамм гарна. Бүх мэдээлүүд нь байждаг. Үнэртдэг ан нь бас амар сонирхолтой. Очоод лимон юм уу, лайм юм уу ялгаад үнэртчих. Конофтын дараа л.
чи манай чи гэрхтэй юм шүү юм хомс газар тий. А энэ ийм юус үгүй. Тэш нүрүүд Гэртэд үзгээ. Чи хэвчээсээ үзээгүй задад үнэртэй. Үгүй чи ядаж үнэр юм ичүүл тэр хүн дараа нь шараа болохгүй шүү дээ. Оо энэ fashion fruit байна гэдэг. Авс үзэг би зөндөө өгдөг. Тэгмүү тэр нөө Джеймс Вимснээс гадна юм нөгөө одоо муудцсан үнэр гэж байна. Одоо шинэ үнэр гэдэг. Тэгвэл тэрийг бас үнэртэй ч ингэ сурдаг ингэ. Хүмүүсний одоо бүтээгдэхүүний шинэ байна уу муудцсан. Ялгааг одоо шинэ талхны үнэр яг ямар мэдрэхүй ихтнэр нь бас оюутнуудтай л тэр Монгол сонирхолтой юм лээ. өгөөчтэй л. харин тийм ээ. Ч одоо ярихлаа санаа алдаад. Одоо нөгөө Монголд яагаад одоо энэ нөгөө нэг хүнсний салбар гэхээсээ илүү одоо юу гэдэг хоол үйлдвэрлэгчийн салбар нь тий одоо соёл тий одоо монголчуудын одоо үндэсний хоол ч гэдэг юм уу хоолдох тэр процесс ч юм уу түүх гэдэг юм тэр чинь ерөөс нэг улам гიშгдсэн. Социализм үед л нэг гуталчин ойдолчин тоогооч гэдэг энэ нөгөө нарийн мэрэгчлээ чинь нөгөө доош нь гიშгээд ийм нөгөө нэг юм харц ардын мэрэгжил гэдэг чинь ийм болгоцсон байсан бохоггүй угаасаа. А ямар мэрэгчлэн сайн гэхээр одоо ийм санхүүч те одооний нөгөө нэг амар бол ажилгүй нөгөө нэг инвестмент дээр ч байгаа даа. Одоо чинь баг дээгүүрээ юу лээ 2 3-т орж ийн гэсэн шин. Тийм шүү дээ. Тоогооч ч угаасаа тийм олон мэрэгжил байт юм байна л да. Одоо нөгөө ойдлчин, гагнуурчин, ингуут нөгөө нарийн мэрэгжил болоод маш өндөр цалинтай. Үнэхээр чи тэр одоо юу гэдэг салбартаа амар гарвал чи тэр нөгөө санхүүчээс 10 дахин илүү цалин аавн те маш их боломж байгаа ч гэдэг юм уу. Энэ бол нөгөө нэг яг ардталсан нийгэмд бол нөгөө нэг байх хэрэгтэй юм байна л да. Социалист нийгэм ч юм бол нөгөө нийт масаар нэг нөгөө хон шиг болгоно шүү дээ. Мянган ажилчин. Аа нөгөө тоогооч юу л нэр нь өртөл нөгөө нийтийн хоолны тоогооч. Юу гэсэн үг те. Олон хүнд хийхстэй хоол. Энэ хоёр хүнд хийдэг тоогооч шиг тийм. Гэтэ энэ бол одоо баахгүй тийм нийтийн хоолны молны гэдэг үг бол ихэд бавшаа толгоноос авч байгаа юм шүү дээ те. Харин бид нар тэгээд сургах хажуугаар бас нэг фан юм ярихад нөгөө сүйдэ цай байгаа авч чад борц авч чад. Өөртөө тэр чинь бас олон онохор чинь хоолших байгаа юм чинь. Тэгээд өглөө манай хүн чинь кофе шоп ажиллаж сүйдэ цай авах уу, жимстэй цай авах уу. Өдөр нь манайд шүлтэй олмол хийгээл идэнгүүт нөгөө юу н зааж байгаа багш нь сая нөгөө гусцсан байж идэг. Тэгээд аль наадгаас ч нэг үйтэй. Нэмүүлж мэмүүлээд зарим хичээлдэр чинь баг бид нар заагаад байна. Ер нь тэгэл нөгөө хүүтэн газрын одоо юу гэдгийг хоол хүнс ч гэдэг юм уу, соёл ч гэдэг юм уу нөгөө хаа газар очисон л одоо юу гэдэг махвал мах хамгийн бэсэн л үүд ч тийм. Тэр хүмүүс чинь нөгөө нэг яагаад дандаа ногоо идэх тэн чинь нөгөө байнга мах идэх шаардлага байхгүй. А нэг идэхдээ тэр нь үнэтэй байдаг. Байнга идэх боломж байхгүй ч гэдэг юм уу. Дээр үед нөгөө тийм байсан. Одоо юу гэдэг Монголоос бос. Яг Монгол хэцүү байсан ч гэсэн тэгэл Солонгос, Япон, энэ нөгөө Вьетнам ямар амар их үсгэлэн болж исэн юм те. Манайхан чи харин гараг гид татгалан байсан байгаа юм. Бүгд нэг колонд байсан. Колонд байсан, дайн, байлдаан тэгэл нэвчижсэн. кинонуудыг харалтаа тэр хааны нүртэл хоол ясаар гол чангуун гэдэг. Тэр Японы тэр оши юм бэ тэр ёо амар тий. Тэгэл хамгийн гоё хоолыг идсэн мөртлөө өвдлөө идэг тий. Өвчлөө. Нэг заяагүй. Одоо энэ дэлхий чи өөрөө нөгөө хөгжөөд амар асар хурдтай хөгж юм. 100 жилийн өмнө гэдэг чинь саяхан шүү дээ. Тэгэхээр гудамж талбай тэр хүмүүсийн үнсгэлэн байдал нь ямар байсан бэ? А яг 100 жилийн өмнө монголчуудаас адуу малтаагаал байж л байсан. Тэгээд анги өрөөгөө хийгээл тааваараа. Тэгэхээр тэр олон сая хүн газар нэг газар сууршаад нөгөө нэг өсгөлэн дэрэгдэнэ гэдэг чинь хамгийн амар. Тэгээ одоо эдний тэр хоолны хөгжил нь аюул өндөр явж байна. Солонгос чинь тийм их хоолтой байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгэхэд ингээд шинээр зохиогоол. Зарим хоолнууд нь Монголоос одоо юм үүсэлтэй хоол. Зүүндээ хоол байгаа. Одоо сүүжүүч гэсэн Монгол одоо нэрвэлтэй технологи тий. Сөөжүү Монгол нэрмэрч хоёулаа яг спиртэн төрлөө байхгүй нөгөө нэрж гаргадаг. Нөгөө муута зуута нөгөө саке маке ч юм уу нөгөө эсгэж гаргадаг төрөл. Тэгээд аргагүй шүү дээ. Манайх ч тэгэл бүгдийг ингээд контролддаг байсан юм ч гэдэг Монгол соёл хаана л хаана байж үлдсэн авж үлдсэн л байгаа л. Тэгээ Италичууд төрлөө гомгийн шиг үгүй шүү дээ. Монголчууд хүннүүгийнх нь өгсөн байхгүй дээ. Самгисаад бол тэгээд нөгөө бомбон дээр шаашиддаг. Тэгээд яваад шүү дээ. Сүүлдээ солиороод ингэсэн ярьж ирсэн нэг хүн. Сэндвич Монгол үг гэхгүй. Яагаад юу сандмент. Юу энэ аа Монгол болох ч тийм. Сандмент ингээд талханд талхай байдаг ч юм уу. Манайх нь бас Баачрыг бас тэгдэг үстэй. Баточр гэдэг хүн Европт мах ярьж байсан юм. Тэгээ баачр.
Тэнгисийн хизээ хэлээ нэг нэвтрүүлгээр нэ алдаантай гоймонг алдаантай чанах гэсэн чи энэ муу италичууд дудлаа нэг түүгийн чанангуудаа бантал энэ гоё гэж. Ризотто би боддог байхгүй. Тэ италичууд байтлаа цагаан модоо тэгнээр бил хож ирсэн. Тэгвэл нэг нөхөр ингээ цагаан модоо юм гоё юм бид юм гэл нөгөө нэг агшиж чадахгүй. Буслаад ингээ жунгаарлт болонгуудаа ингээ ажиллангууд доторх нь юусоо болохгүй болонгууд яслаг хийгээ өгөөс. Тэгээ эн чи ризотто ингээ үнэхээр доторх нь түүгээ өгдөг үстэй. Тэгмүүд Монгол хүн хийгээд өгөнгууд энэ манай станд тэгэл дийж байгаа. Мод байгаа ч гэл. Цогтойгоо сүтэр будаа гэж яцдаг юм шүү дээ. Тавааштай илэрээ будааш түүгээ өнөр гараач. Энэ ч нөгөө сэтгэлээр унна шүү дээ. Тэр өдөржингөө ингээд хямраал одоо чиний хоолч муухай байна гэчвэл одоо ерөөсөө л юу гэдэг хамгийн нэг юм доод зэгийн хэлээ авч байгаа. Даун болох гişээ тэгэл. Тэнгуут дараа монголчуудтай зориулаад нөгөө нэг зөөлхөн болгоо гаргаад өгнө шүү дээ. Тэр нэр нь өөрөө гоё байхгүй. Ризотто гэсэн. Тэгээ нөгөө хүн чинь нөгөө мэдхгүй хоолоо авахлаа тэр хүн чинь нөгөө нэг юм санаа зовоод нөгөө нэг байнга иддэг юм шиг ярина шүү дээ. Тэнгуут би дараа нь ялцангаа гэнгүүт яг тэнгуут гадаад нөхөр орж ирээд чинь. Чи нэг Италийн юу юм Ламбертогийн нөгөө шав гэсэн чи ризоттого хийж чадахгүй. Тий боли ресторан тэр дээр яасан пицца авах нэг хоёр моногдон бондгор хоёр ихч байгаа байхгүй. Шеф таны дуудаад юм хин бэ гэсэн. Гэхдээ хоёр пиццан дээр гомдлогоо таныг дуудаад. Бас яатсан бол. Яваач хальт ажиллаж байхдаа ярьж үрээ. Наа пицца мөцөө Италитай гэж зив пицца гэж юу гэдэг. Яас юу болсон гэсэн. Гамбар шорж гисэн. Ингээд манайх ингээд Итали маягаар ингээд тэр мужи маягаар ингээд нимхий идэх гэсэн. Чи тэр мистер пицца гэж үзэрэй чи. Мистер пицца гэж үзчих. Тэгээд дараа нь пицца юу гэсэн. Кемондо ингээд нэг юмтай байсан. Тэгэхээр яг би бодохгүй за үнэхээр Монголд арай энэ Итали ресторан би 18 жил би өрөөсөн багхгүй юу. Итали ресторан ажиллуулаад боли доо тэгж жагаад нэг 27 28 оноос хийх юм уу. Одоо яг гайг болсон юм шиг тийм. Нэг үе бол нөгөө олон нийтийн бас нөгөө хоолны мэдлэг сайжраад байгаа тий. Тэр үедээ одоо өмнө 10 хэдэн жилийн өмнө ч үт юм уу. Яг тэрийг бол ойлгохгүй юм чинь хоолны соёл бас. Тийш тий. Улам нэвтэрж байгаа болохоор энэ хашногоогоор ингээд хийсэн одоо меланзаныг ингээд ороож мороогоо шарцдаг шүү дээ. Хашногоонд ороос хошногоо яасан гэрээ. Амьдралдаа хашногоо авч үзээчгүй. 15 жилийн өмнө шүү дээ. Энэ хоол шууд мөрөөс хас. Зөөгч хашногоо асчихгүй хаа гэх. Гэвчтэй амар хүндрэлүүд өгдөгөөс авахгүй. Одоо 94 онд монд ингээл анх нэвтрүүлэг хийгээл те. Ресторан ингээл тэнгууд гараад дэлгүүрт оронгууд нөгөө материал байхгүй. Тийм олон төрлийн нэр одоо тэгэл солон соолны газар нэгдэл тэгэл тэдний шин дагаад ингээл хүнснүүд нь орж ирж байгаа байхгүй. Тэрээс хэрэглэхгүй юм хин тэрийг одоо хошдон нөгөө маа гэж байгаа. Одоо нүгд мэддэг болчихсон те. Яг маш олон төрлийн гадаад одоо юу гэдэг хоолны газар давуу талтай л энэ хөгжиж гин гэсэн үг. Хөгжилтэй нэх болно. Сайхан бид нар World Wine нэг ивентээр ороод За. тэгсэн чинь канапи хийж байгаа байхгүй юу? За. Монгол цог. Инкуши яриагаа мартлаа. Инкуши загсан. За минь хавчаар утга тэгээ одоо задлах юм уу аваад ирж. Ваа, за гүзний орхог. За ер нь альтернатив рестораны спешиал одоо хуухта. Сайхан гүзний орхог байгаа. За санаараа. World Wine нэг канапи хийж байгаа байхгүй юу? Багет талах ингээд шараа дээр нь ингээд гоё нөө primate мацхаа тавиад ингээд гэсэн чинь нэг ихч ирсэн. Хичин дүүнээ хөрсгөр нэг юм илчгүүл гэж байна. Тэгсэн чинь яасан гэсэн чинь талах нь амар хатчихжээ гэж. Төслөө дүгжсэн дээр чинь. Манай нөгөө монголчуудын нэг юм гоё юм нь бол ингээд өөр улсын хүмүүс. Одоо чи нэг англи хүмүүс ч юм уу, франц хүмүүс байж байвал тэр талах тэр нь таалагдахгүй бол тэр хүний л асуудал байхгүй юу? Тэ? Очоод excuse me ингэсэн байх нь хийж хэлэхгүй байхгүй. Тэр чинь соёл байгаад байгаа. Манайх ч бас нэг арай нэг соёлжоод одоо нэг талдаа явж байгаа ч юм уу тийм. Шот хэлнэ те. Энэ хүн одоо би ингэж хэлжүүл одоо санаа зовх ажил би өөрөө буруу байгаа юм болоо юу ч хамаагүй шот ярьдаг. Энд чинь бас нэг давуу тал байгаа тоххой монголчууд. Тэснээс нэг генийн бас хорц хэрүүлчэнтэй те. Өөр улс ер нь тэгэл анзаараад тах чинь одоо юу гэдэг нэг тэр орон энэ орон гэхээс илүү монголчууд сэргэлэнд идсэн хүмүүс байна. Тэ хитрхи сэргэлэн. Тэрэн дээр бас нэг юм байна. Одоо ер нь за би бол одоо яг галтгооны одоо юу гэдгийг нөгөө байнгын одоо нөгөө бас юу байгаа одоо
ажлынхаа мэрэгжлийнхаа юугаар бас явахгүй байгаа учраас та нарт одоо яг байн галтгоон зогсож байгаа үед одоо яг тухайн үеийг бодвол одоо үе бол яг л гадаадах шиг болсон мэт. Яамаа бүх юм асуудалгүй болсон тий. Аав нь хүртэл ухаалаг болчиход Аа тийм. байна. Одоо сүүлийн танилцуулж байгаа юм чи ингээд тусдаа хийгээд байгаа юм чи. Нэг шар шуганд хийж байгаа мөртлөө энэ жигнэ, энэ шарн, энэ чанан гэж. Яа одоо бид чинь бүр амар хөвжиж байна. Монгол төгсөрцөө. Хөрхөтэй гэж. Одоо тэгээ манайд бүр орж ирсэн байгаа шүү. За хаана одоо юу ямар компанийн нь юу хамгийн сайн оруулж ирж байна? Миний тэр анзаараад байгаа тэр тулга төмөөх нь саяны гаднаас нэг хоёр Италиас шеф мэ авчираад тэгээд нэг тэр ямар овных юуг танилцуулаад лээ. Unox. Unox. үү. Энэ л яг тулга чиглэл гэсэн хоёр том компани байгаа шүү дээ. Тийм тэгэл тулгач одоо шоурумтай болсон. Тэрэн дээр нэг юмнуудаа үзүүлэн. Чиглэл бас нэг амар том шоурум хийж байгаа. Тэгээ одоо бүр 120 м гэх. Чиглэл чинь нөгөө гандангийн дээр 4-5 салбартай. Яг төв нь болохоор салбартай авсан. Гандангийн дэнд байгаа. өндөр дэмжигээл дээр үсэл Тийм өгсөн. Өөр газар байхгүй раа. Нөгөө бид нар чинь ингээд ер нь яг юм чи өрсөлдөнө гэдэг чинь гоё шүү дээ. Тулгын нэг Unox гэж орлонгууд л одоо чиглэл нь тийм аавн гээл одоо гоё брэндүүд оруулж ирнэ. Манай нөгөө Electrolux хэн байгаа юу нөгөө? Бумах байх шүү дээ. Баг шүү дээ. Бумцанд байх. За сая хорик дээр таарсан. Таарсан уу? Яг Юу өөрөө нэгээд танилцуулах. харин тий. Гол нь нөгөө манайхан чинь нэг үе нөгөө нэг ингээл одоо юу захирлууд нь ч гэдэг юм. Мэдээж тогооч одоо юу гэдэг. За жишээл би одоо жишээл мөнгө гаргаад нэг ресторан болыг гингуута. Чи одоо Мондөг шеф байлаа. Хоёулаа хамтраад нэг хийгингуута. Ийм нэг юм буруу сэтгэхэр яваад байт тий. Вэ ирээ ороод нөгөө юу яач л та. Шарах шиг үү? Тий. Тэгвэр тэгээд нөгөөх нь юм цогой болохгүй хурдан чивдэрэн тий. Одоо боссуудын нэг буруу систем чинь нэг заал нь гоё байгаад байдаг. Тэнгууд галтгоо тий. Надруу ярдах. Би нэг амар юм карокол онж одоо нээгээд. Чиний галтгоог нэг хаана юу тавиа ах. За тий. Заал нь 1000 м заяа. Галтгоо зүгээр жорлонгийн бүр нэг хүний жорлон шиг тэмжиж тавьсан. Булан байна. Чи ямар ч бол гарахгүй шүү дээ. Энэ чи ингээ орж ирж ингээ самар мамар тавган дээр тавьж байгаа тийм л юм. Тэр нэлсэн чи галтгоо биш гаа байна гэдэг. Уу ядаж чи хүнийхээ суудлыг тоол дараа нь галтгоогоо бод. Манайх умгар өрөөж тахгүй. Бүтэн чадлыг дийлэхгүй гэдэг юм шиг ойлгож шүү дээ. Рестораны одоо галтгоос чинь заалныхээ одоо ядаж 2-ны 3-ны 1 те одоо юу гэдгийг харьцсан одоо тийм стандарт байгаа даа шүү дээ. Одоо хүүтэн цэгтэй халуун цэг. За бүр дамжлагын боли их зүгээр нэг юм space байх хэрэгтэй. Одоо тэгээд орчин үед бэлтгэл цэг юм байхгүй болчихлоо шүү дээ. Харин тий. Ресторанууд одоо нөө жижигхэн галтгоотой ресторанууд ч одоо бэлтгэл дээр бүр арилгацсан вакуумцсан ногоо тий. Бүхэл төрлийн бэлтцүүдийг аваад одоо ер нь бол одоо сайн тоогооч байхад л юм үйлдвэрлэдэг болчиход шүү дээ. Харин тий. Ер нь тэгээд хятад бол ер нь тоогооч гэж ярьдаг юм байна шүү дээ. Хоол үйлдвэрлэнэ. Тэр нь элгийг авч ираа тий. Нон стоп яг ингээд яг 4 цаг зогсож байгаа. Ингээд голоор нэг ус нь урсаал. Ингээд тэр хятадын тэр хоол мол бол бурхан минь тэр. За хин хагалах юм. Гард дээр. За хамгийн өгшнөрөө гардаа авах. За гомдсон шүү байх. Хамгийн гомдсон. Хамгийн өгшин царайтайгаар албал байсан юм уу? За чи одоо баавчтай шүү дээ. Яа, сүртэй гард юм байна тий. Тэгээ энэ технологи ч бас гоё байгаад байгаа маа эднэр чи. За дотроо толгоо гарч ирэх нөө. Юу гарч ирэх нөө. Одоо сүүлийн үед үндэсний ресторанууд бас нэлээд олон болж шүү дээ. Гэхдээ яалчгүй тэр мас ч өөрөө яг л энэ нөгөө нэг өөх тостой гоё яг энийгээ идэж нөгөө Монгол хүмүүс идсэн юм мэдрэмж аваад байгаа. Гараараа байж гараад тий. Гоё нөгөө хоньны өөх, өхрийн одоо юу гэдэг өөх мөөхтөө тос мостой гоё тэр цайгаа. Янз юм шүү. Яа таах бас амдаас халтгаар нахтагч. Ой би ийм тавьчих дээ яг. Баян 7 хоног болгоо хийсээр байгаа. Чулууны илүүтэй болсон. Үндэг ингээд нөгөө нэг. Гэхдээ ер нь та нар тэгдэггүй. Одоо юу гэдэг нэгэ талуун малуун юм байнг барьсаар байгаа тэгээд мэдрэл нь бид багасчдаг. Байхгүй шүү. Хүмүүс ингээ ботж байгаа өндөг ботолж шít. Газ аваад ингээ 50 мөр. Яасан гэдэг. Жижиг өөрөө хүүтэн байгаа шүү дээ. Гар бол шир шиг л болсон. Зөвхөн 100 бол халуун чулуу байлтгүй юм. Тийм ээ нэрэ. Яах. Гадныхан мадныхан доор үздэг гоё ирсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Чи орж байгаа юм. Орж байгаа шүү.
бид дуусан гол нэвтрүүлгээ дуусгах гоё түүр хийж үзүүлнэ. Индонезийн чулуун молуу нөртөл нэг л явахгүй юм чи. Халахчгүй чулуун өртөө Чуу байгаа юм чи хаач. та нар тэгээ анзаардаг үстэй. Аль орны газар очоод хамгийн түрүүнд эднийхээ үндэсний хоолыг иддэг тий. Стрит фуд. Тэгэхэд манайд ингээ яах вэ хэцүү байгаа байхгүй. Сая Индонезид болохоор ерөөдөө бол нэг жоохон тийм 10 дуу маха идэх юм билээ. Ерөөдөө. Тийм үү. Хоолны хин тий. Тэгээд нэг самбал гэдэг айгу халуун нугаатай соусыг л төлхөөр хэлдэг ятсан билээ. Тэгтээ нэг үндэстэн болонгоо өөр ингэсэн нэг юм хоолны стайл байгаа зү. За жишээлбэл одоо дөрүлээ юу ярил л да. За солонгос. За манайхан солонгос хоолнд дуртай хүмүүс. Солонгос стайл бол яг тэр нөгөө нэг саур одоо нөгөө дарсан ногоонууд. Дээрээс нь тэр нөгөө чили нь байна. Тэр болчихж байгаа. Тийм. Яг үндсэн хоолноо. Тэнгууд хятад яаж ийм гэхээр нөгөө нэг хитэн сайхан нөгөө хоожод байлаа. Ногоон бүх юм дээр нь тэр гонд байна тий. Сармис цагаангаа. Сармис цагаангаа тэгээд ногоогоор бүгд Аз зүр ногоогоор байлгаа шүү. За Япон яадаг вэ гэхээр бас яг өөр юм гэсэн нэг стилтэй. Төвд Монгол хоёрт нэг стилтэй байдаг. Одоо энэ уулынх нь. Гэтэ уулынх нь бол арай тансар болоо манайх гэсэн жимс их ургадаг болоо тийм бохоо. Манайх арай нөгөө нэг жимс нь ургадаг. Хайныг гэсэн чи юу лээ? Хайныг гэсэн чи яг Хайбрид яг. хайбрид яг. Хайныг нэм баг. Янз бүр ашигласан байна шүү дээ. Хайбрид яг. Одоо гол Монгол одоо хөгжүүлмээр байгаа маа гоондөө те. Гэхдээ харин тийм ээ. Одоо яг тэрний талаар гоё ярмаар байгаа. Нэгдүгээр энэ боловсролын яам маш муу ажиллаж байна. Яг өөр юм дээр сайн ажиллаж байх л та. Манай боловсролын яам яадаг вэ гэхээр ерөөсөө л нэг юм ардын бүжгэлдэг, хөөмилдэг те. Мориор давдаг. Нэг бол одоо ийм хөдөө хээр газар нөгөө нэг юм кино зураг авдаг. Энийг яриад байдаг. Жохоо соёлыг Тийм. Соёлыг өгөөд. Тэнгууд энэ соёл чи өөрөө улсаа одоо юу гэдэг нь төлөөсөн соёл нь тэр кино биш ээ, тэр бүжиг биш ээ. Хамгийн нэгдүгээр нь хоол байдаг аахгүй. Дараа нь урлаг байдаг. Одоо язгуур урлаг муулах ч гэдэг юм. Одоо солонгос очингууд нэг юм точиг 90 хувцастай нэг хүүхнэг бүжлээд байдаг шүү дээ. Солонгосчууд ч бүр юу яадаг гэж ярьдэн шүү дээ. Японд очингууд нэг нүрэ шавраар ботсон юм шиг хүүхнүүд нь ятад тоглоод байдаг. Одоо нэг хилээд нөгөө юугаа гоо сайхнаа ингээд нөгөө дэлхийд гаргая гэж ирсэн юм шиг байна. Тийм. Тэнгүүтээ нөгөө дараа нь одоо нөгөө дуу хөгжим те урлагийн юугаа. Миний араас хоолоо одоо болохоор кинороо орж ийн гэнэ. Нэг солонгос мэрэгчлэн наймд гэж ярьсан. Миний сонссон яагаад сонссон гэхээр соёлын яамны нэг ажилтнаа би нэг уулзсан. Хэрвээ та нар те одоо юу гэдэг энэ төсөл дээр одоо юу гэдэг солонгос хоолыг оруулвал манайх одоо юу гэдэг энэ төсөл чинь хэмжээ гэж байгаа байхгүй юу? Тэр болохоор нэг богдын ордон музей зүзээ янз янзын тийм төсөл дээр явж ирсэн. Тэр хүмүүс түнтэй жоохон нөгөө хоолыг ингээ буу алцуулаа. Гэсэн чинь ярьж байгаа байхгүй. Соёлын яам нь шүү дээ те бидний одоо юу гэдэг гадаад явдлын яам одоо юу гэдэг дотоод яам хэргийн яам нэг номер нь соёлын яам гэж. Хамгийн их ажилчтай хамгийн их одоо юу гэдэг мөнгө гаргадаг. Тэгээд тэр улс нь өөрөө солонгос одоо солонгос хүнс солонгос одоо соёл бүтээгдэхүүнүүдийг одоо нэг номерт болгоцсон гинэ. Хамгийн анхдсан чинь хоолыг одоо солонгос хоол гэдэг юмыг дэлхийд таниулах гэдэг процесс явсан байна. Тэгмээ солонгост гарч байгаа гадагшаа гарч байгаа бүх кинон дээр заавал нэг кино нэг хоол авах хэрэгтэй гэдэг. Тэгээд одоо юу гэдэг нэгэн дээр ингээл жамтайгаа юм гарна шүү. Та нар ингээл солонгос киног анзаараад байгаа зэ. Олон хоол гарахгүй. Яг өдөө сэрэл юм уу нөгөө хоол байдаг. Страж яг тэр хоол гараад энэ амир зөв. Хүн болгоны бүр мэдвээ санагт. Тэгээ амт хэлсэн чинь би дараа нэг кинонуудыг ингээ харахад яг тийм юм чинь. Нэг бол дахиад дээ шүү. Тий, нэг бол тий чикнэтэй. Тэгсэн чинь тэр юунуудаа гаргаж иж солонгос хүн хаач очисон тэр бизнесээ гол тэр одоо явдаг гинэ. Ямар сурчлаад байна тийм ээ. Тий, тэгэнгуутаа тэр нөгөө улсаа тэр чинь нөгөө нэг даг болгоод байгаа байхгүй юу? Одоо нэгдүгээр жишээл Монгол одоо тоогооч нар бид нар ингэж хэлсэн бол тэр нэг юм хорхог хоол байд юм бэлээ. Кинон дээр нь гарч ирсэн. Тэр өстой гой кино байлээ. Гой кинонд гой хоол байлээ гэсэн чинь оройн гартаа доор нь тийм жижигхэн тийм нэртэй газар нээсэн байна. Тэр чинь хүн идэв шүү дээ. Тэгэнгუთ тэр айхтар
тэр бодлого тэр хүн угаасаа тэр их оронч хүмүүс байгаад байгаа байхгүй тэмцээж энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс. Манайх шиг биш. Алт маркетинг юм Тийм, манайх шиг биш, далд маркетинг. Тэр хүмүүд тэр ерөөсөө л хэдэн жилийн өмнө гэж 18 жилийн өмнөөс эхэлсэн баг. Тэгэнгүүт бүх киноны 20 дөө 30 дөө мөнгийг хувийг одоо улсаас тэр солонгос хоолой дэмждэг гэдэг нэг цацах юм байна. Жангуун ч бол дэлхийн солонгосын түүхэнд хамгийн их олон оронд гарсан сериал болсон. Яг 100% соёлын ам бүтээл. Бүр 100% заяа. Тэгээд тэр киног үзээд тэр солонгос хоол тэр ямар юмны үү гэл тэр хоол ерөөс амар кино тий. Тэр кино жимж болоод. Тий, кинонч гоё. Тэгээд тэр ингэж байгаа байхгүй. Одоо манай соёлын яам яадаг вэ гэхээр ерөөсөө 2 дугаар юм руу орсон. Тэрний юу гэхээр нөгөө хийдэг газ одоо хаач очсон Korean food супер. Нөгөө хоол нэг. Одоо юунд болцсон? Янаад болцсон заяа. Тийм болтол хийж байгаа байхгүй. Тэнгууд манайх яадаг вэ гэхээр нөгөө л нэг хитэн нөгөө дуучин муучин кино мянаа гэл тэрэндээ л хитэн дээр бомоор болсон. Яг хоолны энэ нөгөө нэг соёл Монгол хүний хоол, монголчуудын одоо nomadic food те хотынх нь бас нөгөө нэг fast food ч юм. Одоо Монгол олны fast food гэж байгаа юм байна. Бараг байхгүй. Тэгэл юм болонгууд л нэг бууз яа. Тэр чинь бол яг Монголын тийм нэг юм спешиал юм биш байгаа даа. Яг манай монголчууд бууцыг зохиосон гэж хэлж болно л да. Тэгтээ үнэр байхгүй. Асемын чуулга уулзалт болоход хамгийн гол юм нь хоол нь болж байгаа. Тэгээд одоо ковидэр хэд ч одоо цагдаа эмнэлэг хүчний байгууллага гэх яхад арталт нь тэр улсуудын бүгдийн хоолын тоогооч нар хийгээл тэгээд тоогооч нар ингээд дурддахгүй л харин ч хэлэхгүй өнгөрч байгаа юм л тааш чинь. Тэгээд ихэд ингээд хаяад хаягдцсан л. Манай хүний ч нэг амар шил байгаа шүү дээ. Ямар одоо тийм спешиал юм байна уу? Хэлдэ юу ордог лээ. Ихэд эцгийтэй, хүнчиртэй тэгээд одоо өндөөний цагаан тий одоо тэгээд юм кальцер баяжуулсан шүмхтэй дэмшил тэгээд оюуны өмчт бас одоо материал дээр тавьсан байгаа. Тэр хаанаас иж болох юм? Хаанаас авч амсч болох? За Godwater stand 12 дахь байсан. Манай ер нь баг Гайвал гарч ирээ. байраа өшөлтөгчнөр байлаа. Өөр газар хаач явахгүй байхгүй. Тэгээд өөрөө зохиогоод энэ 10 гаруй жил хийчихэж байгаа. Тэгээд ерөөдөө ланч шиг гардаг шүү дээ өдөртөө. Сая плей таймер чинь жаргалж шүү дээ. Одоо ч бүгд ирж ирээ те. Эсэний дууч мочин чи ирээ. Аавь шилний тухай яриа хэлээ шүү дээ. За байж байгаа. Тэгвэл одоо танаа ресторан шүү дээ те. Тэр нөгөө баруун дөрвөн замын юу лээ? 12 дахь наран туул зочид буудлын 12 давхарт. Одоо ерөнхий шеф нь одоо шин төрлийн шил зохиогоод тэнд очиж хүмүүс хүс масаа гоочд иддэг гэж хаамт бас тийм патентэгдсэн шил бас очиж амсч одоо идэх юм байна. Тэгээд санаа авч бол гэртээ хийж болно шүү дээ. нөө боллоо. Шил гэртээс чинь хаалганд өгч. Тэгээд Тагуураа хэлсэн тэр. Одоо гэх мэтлэн бас миний нэг мөрөөд байдаг байхгүй юу? Угаасаа солонгос тэр одоо энэ байгаа энэ гой баялаг хоол байгаагүй гэж байна. Яг гоо мэдээж тэр чи одоо нөгөө солонгос улс манайх шиг ингээл мууж ингээл байгаа шүү дээ. Далайн эргийн хэсэг байна. Тим хэсэг байна. Гэхдээ одоо солонгос хоолны тэр нийл төрөл өнгө үзэм сүлдээ энэ бясалгын хүртэл ингээ хийчихэж байгаа шүү дээ. Харин тийм. Яг Korean food явж байгаа шүү дээ. Тийм болохоор бид нар яг энэ гоё Монгол одоо хоньны махаараа ч юм уу те. Яг гоё Монголын одоо энэ нөгөө байлд одоо энд нэгэ бууг зогсож яхад энд нэгэ манай адуу зогсож идэв шүү дээ. Тэр хоёр хоёулаа гэргүү заяа. Хизээ нэг адуунд нэг гэр мэргээл тийм бэсийн гадна байхгүй шүү дээ. Манай адуу харсан уу те. 3 сарын өмнө тэнд явж илээ. За за. Сарлаг марлаг яадаг уу? Уулын оройд тэр гэр мэс ирэхгүй шүү дээ. Жил 2 жил тэгэл тэр нөгөө цасан сууж идэв. Зэрэгчсэн. Тийм гоё махыг бид нар бас ингээд дэлхийд гаргахаар одоо энэ кино урлагтанд гарах хэрэгтэй. Ийм сарлаг байдаг, ийм байдаг. Монголчуудын нэг онцлогч нь эрсдэл суурсан онцлогч тий. 4 өдөр яаж идэх үү гэл онцлогийг гаргавал бас илүү сонирхолтой байна. Тэр чинь Таиландд нодлон нөө багаар оролцоод. За. Тэгээд нөө юун дээр одоо десертэн дээр фри стайл гэж байгаа юм. Тэрэн дээр нь бид нар чи эдэмтэй тортой гэдэг. Тэгмээ бид нар чи амсаад ингээд амар юм юу вэ ч нэр юу вэ гэл ингээд гайхаж байгаа юм чи. Одоо хүмүүлтэй соус, цэцэргантай соус гэдэг юм. Бид нар ч бас их Монгол юмнуудаа бас ингэж
fusion maker авсаргаж өгж л байгаа юм л да. Гэхдээ тэгээд тэрийг бас хүчтэй яг таны хэлдгээр улс ороод ирүүл ингээ хоёр талаас нэг нь хөгжүүлээ, нэг нь дэмжиж өгье гэх юм бол тэгэл нийлээл харин одоо болтгоо шиг явмарх болт. Намын дүүтэйгээ очиж нэг уулзмаар байгаа. Тэрс би хаа ярьсан. Энийг хэлсэн. Өнөөрэ гоё тийм санаа оноогоо гоё ярил л да. Магадгүй үгдэгүү тийм тоогоочлон ингээ чимээгүй байгаад байгаа ч юм болоо те. Тэгэхээр одоо кино урлагийнх нь ч би хэлмээр байгаа байхгүй. Яг Монгол хоолоо оруулъя. Тоогоочлолтойгоо яриад алиг цөмөрөө оруулах. Заавал нөгөө нэг чулуугаа алаагаад нэг Монгол хоолойгонгууд битанаж ирэл тэрийг бариад явдсан шүү дээ. Тэгэхгүйгээр бас юм гоё юмнууд яаж хийж болох вэ? Гоё зохиогоод. Одоо нэг үе гэд бодлоо. Мянган хоолны жор гэд та нарын ах эгчнээс чинь ингэ зохиоцсон биз дээ. Тэр хүмүүс чинь бас зүгээр хоёулаа нэг зохиож игээ шүн арх уугаад хийдэж байгаа юм биш. Судалгаатай, юмтай. Одоо тэр чинь бас ингэ дэлхийн нэг чинь дайнг апдейт хийж байгаа, шинжлэж байгаа юм чи одоо дараагийн ирснэр бол та нар байгаа байхгүй. Дахиад шинжлэхсэн юм байна. Яг стандарт 20 дугаар зууны мянган хоолны монгол жор ч гэдэг юм уу. Одоо энэ дээр бид төлхөө дээр гоё жимснийхаа тэр ох мохыг одоо би ч хэлвэл ийм бас нэг дрессинг гэж зохиогоол тухайн үед инста гоё болж юм болж энэ чацрагны плам ойл байгаа шүү дээ. Чацрагны тос чи хоёр янз байгаа шүү дээ. Нэг нь үрнийх нь, нэг нь жимснийх нь гэдэг. Жимснийх нь арай гоё үнэр амттай. Тийм тэгэнгүүт дрессинг гэж байгаа байхгүй. Одоо бид нэг лимон хийгээл extra virgin хийгээл те. Жохон зүгийн бал, давс, перц гэл хийдэн шүү дээ. Тэрэн дээрээ тэр жимснийх нь нэг тосыг хийгээд гоё оранж өнгөт болж байгаа. Тэгээд саксрээ тавьсан багт нөгөө ямар ч одоо юу дэслаад дээр сонгод маш гоё болж байгаа. Хичээний Монгол маягийн дрессинг дээр үеэс манайхан ингэж иддэг байсан. Энэ хинч үгүйхгүй байхгүй. Монгол дуртай. А энэ бол яг wild юм жимсэрээ хийсэн хамгийн best tiny гэдсэндээ энэ жилдээ ингэнгээл ятууцсан сүртэй нэг зөөр нэг юм гонд үгэнгүүт амар юм ирдэг үстэй. Төлний хараамаараа. Яг үн чи өгөөч юм уу. Идэхгүй л байхгүй шиг юм ингээ wild байгаа байхгүй. Wild гэдэг нь тэнд байгаа часгын модыг аваад хажууд нь тарьсан ч wild болчиход байгаа. Гол нь. Тэр нэг говьд уруутай жимс чи үлээ. Тадар үлээ. Хармаг л. Жижиг хармаг тийм. Тэр чинь бол сая нэг тэмцэнээс л мэдсэн шүү дээ. Хармаг гэдэг амар гоё жимсэл. Яг нэг хүрэн манжин шиг өнгөтэй. Тийм. Тэгээд тэр модыг чи аваад хажууд нь дахиад тарьчих хэрэгтэй байхгүй. Тийм үстэй тариад дахиад том болгоно. Тэгэхгүй тэр нөгөө байгалийн юм бид нар зулгааж аваад хийгээд үл дараагийн одоо байхгүй болчихно. Тэгэхээр л одоо энэ шин тиймэл юм одоо гаргах стал юм шиг санагдаад байна. Ер нь зайлшгүй ёстой л. Тэгээс хуучин одоо нөгөө өвс соёл одоо юу гэдэг одоо жишээлбэл нөгөө Хувлаа хааны Хүсэхүү гэдэг нэг одоо амар том отч одоо маарам жангөм шиг хүн байгаа байхгүй. Тэгсэн тэр хүн маань ерөнхийдөө одоо нөгөө монголчуудын юу идэх үү, хэдийн үйлрэлд юу идэх үү, хүүхэд юу өөх үү, бүх юмыг нөгөө цаг хугацаатай ингэж бичсэн хүн байгаа байхгүй. Тэрийг зөвхөн нөгөө хятад ханзаар бичсэн. Тэрийг болохоор өвөр монголчууд 100 жилийн бас монгол хоол судлахын ухаан гэж байдаг юм өвөр Монголд тий. Хан тийм ээ. Хөөх манай нөгөө өвөр монголчууд чинь төөрх нөгөө. Тийм. Тэднийг маань яг нөгөө юугаар орчуулсан монгол бичгээр буулгацсан байгаа. Одоо тэрийг бол яг кирилл монгол бичгээр буулгах ажилчид одоо бас Монголын докторууд хийгээл явж байгаа юм. Тэр гараад ирэх юм бол бидэрт бас амар том ган ширээний ном болох хэрэгтэй тийм. Одоо сая би нөгөө алж шнэ. 19 онд нөгөө Богдхааны 19 20 хизээ ирлээ би нөгөө Богдхааны ордонд нэг юм 4 жил. Тэгсэн чинь Монголын архив ерхий газар Богдхааны үеэр нөгөө дайрлага цайлага нөгөө мянган юуны өдөр хүүхдийн өдөр мөдөр гэдэг амар олон юм тэмдэглэлцэн бол байгаа байхгүй. Тэр тухайн үеийн тэр баяр наадамд гарч исэн ширээний хоолны нэрнүүд орцнууд амар олон төрөл юм байгаа ч. Тэрийг очиж үзэж болно шүү дээ. Одоо тэр архив сангаас те одоо энийг ингэж буулгаж авах юм аа бичээд авсан. Ямар ч асуудал. Тэр дээр өстө сонирхолтой юм билээ. Тийм одоо тэрийг дэлгэрүүлж те. Тэдэн цар тийм хоол. Амьдралдаа сонсож байгаа үгнүүд байгаа байхгүй. Тэдэн бол тэгээ мянган хүүхд хоолсон тэр өдөр мөдөр. Дондод бол матан чин дээр айгүй их тэр нөгөө нэг ядуу мадуу хүмүүст ингэж нэг өдрөдтэй ирж нэг хооллдог байсан юм. Nice. Тэдүүс нь бүгд байлээ. Нэрнүүд нь, орцнууд, жорууд нь үзмээр тань тий. Тэрийг нэг сонирхож үзээрэй. Тийм байна. Гоё юм. Өвөр монголчин бүр тэгээд одоо цай тэгээд монгол хоол эдрэгч одоо бүр ингэ ЮНЕСКОд бүртгүүлээд одоо соёлын яам мундаг хүчтэй ажиллаж байгаа байхгүй. Харин тийм. Одоо бид нар ч сая Скинсийн номонд гэж ярьж байгаа л тэгэл одоо чимээг л болчихлоо шүү дээ. Дээрээс яам амнаас дэмждэг юм уу? Тэгээд бас намайг тоошоо холбооноос бас нэг авштай хийж байгаа юм. Монгол хоолны төрлийг олон улсын тэмцээнд оруулж
Тэгээ тэр нь одоо ер нь бол дараа жилээс болчих юм бэл. Одоо бүх юм бичгээр нь болцсон. Тэгмүүд гадныхан манай хоолыг судлаад тэмцээнд ингээ хоол ийн гэсэн. За. Яг барбекю Монголын барбекю гэдэг төрөл нэмэгдэж байгаа юм. Манайхан хизээч мэдгүй нөгөө Mongolian beef гэдэг нөгөө брокколитой нөгөө хоол үзтэй. Монгол тэр нөгөө хааж байхгүй. Шинэ ресторан байхгүй тийм үү? Америк Бүр энэ Европ мөнгө шарууд бол бүгд тэр хоолыг хэлээ. Оо Монгол хоол гэдэг тийм. Амар сонин наацсан. Тэр нь зүгээр нэг хожоо хоол байгаа байхгүй. Соё боо тий. Нэр гэдэг ямар амар хүчтэй байна тий. Харин тий. Тэгэхээр тэрийг нэг хүн бас нэг л хүн гаргасан байгаа шүү дээ. Өнөр ярьж байгаад 1000 хүн дундаас эйгэв баг. Тэгэхээр тэр брэнд болчихоо тий. Бид нар Филиппинд үлээ нөгөө яхад нэг пандагийн хоолны газар байсан юм зү. Тий. Mongolian beef гэж. Авч үзсэн шнэ. Чихэрлэгсэн уустай зүгээр брокколитой. Анти. Хизээч Монгол гэж бүр хэлгээргүй зүсчгүй тийм хоол байгаа. Тэгээ тэдний өхрүүд чи үхээ штэ. Үхэр биш. Тэ. Тэгэхээр Mongoлийн BBQ байна тий. Америкэн болго мэддэг таац. Тэнгууд Монголд нэг ч байдгүй. Яг дээр нэг 9 мөнгөний хийгээд тэгээд баггуулсан. Одоо яг Монгол аан жүжиг мүжиг шиг яг таны хэлдгээр яг Монгол холнуудаа илүү гоё дэмжиж гоё болгож. Одоо Монгол аан чи Японд тоглохоор болсон юм шүү дээ. Анти шүү дээ. Чи Лондонд тоглолоо. Тэр мэрийг бол амар дэмжсэн байгаа шүү дээ. Бид нар ч бас нэрээ уулзаад ийм санаа байна, ингээд тэгээгээ те ажил уулзаад чи яриад явуул чи ажил болох байхгүй. Энд чинь тэгээд магадгүй тэр хүмүүс тэрийг мэдэхгүй ч болно шүү дээ. Тогооч нар өөрсдөө энэ дээрээ санаа зовоод байнга шаарддаг шүү дээ. Татрахаа аваад идэг. Өөрсдийнх нь улс орныхаа тэр салбарыг хөгжүүлэхээр юунд хэрэгтэй вэ гэдгийг ойлгохгүй. Тэгээ бас тогоочлуугаа чиглэсэн одоо хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулах ч гэдэг юм уу. Ийм ажлуудыг хийгээд тогоочнуудаа их төвчүүлээд явах юм бол одоо энэ залуу үеийн тогооч нар бол аюу их одоо ингээд хоолыг яг өөрийнхөө одоо потенциалаар аюу гоё өөрчлөөд одоо ерөөдөө Монгол тогооч гэхэл одоо дан гадны хоолнуудыг одоо ингээд төрүүлээ сурцсан. Өнгөтэй Монгол хоол гэдгээ орхицсон байгаа байхгүй. Одоо яг Монгол хоол одоо дагнцсан хүн бол аюу ховор л байгаа. Юу нь хэцүү шүү дээ. Одоо тэгэл яг манайх ч нөгөө яг ингээд яг одооноос гайгүй болж байгаа ч гэсэн ер нь тэгээд тогооч бэлтгэдэг тийм юм чинь байхгүй байхгүй. Тэнгууд бүгд нөгөө өөрөө гэдэг шиг нөгөө гадаад зарим нэг нь сурсан байна, зарим нэг нь гайгүй ресторанд ажиллаж байгаа сурсан байна те. Зарим нэг нь меню хулгаал сурсан байна гэх юм уу. Яг удлаа биш те. Тэр амар ресторан нэгсэн мөлий. Чи өөрийгөө хар. Хүн жоох хийсэн хоолоо хармаар. Очоод тэр менюг нь хулгаалаад иргээл. Нэг нь очоо менюг нь шаал. Тэгээ чи энэ шиг шаа. Би ороо маханы амар гоё юм лээ. Яг чи байгаа амьдрал واخгүй. Тийм үстэй. Эгүүш гэдтэй. Яаж хийж байгаа менюг шааж байгаа азаарт нь гаргуулсан. Энэ бол мөргийн дараа л. тий зураг мөргийн дараа тэгээ чи яг тэр хоолыг яг тэгж хийгээд захирал нийлэл те. Тогооч чи шаах уу? Шараа. Өөрөөр хэлчихв вэ гэл аа. Тэгээ энэ чинь юм гэдэг чинь өөрөө нэг стандартын дагуу гоё байх. Гэтэ ер нь тэгээд энэ яг бие биенийхээ копи хийдэг бол ерөөсөн дуугадах байхгүй. Европ хоолнууд нэг маас нь ийм адилхан хоорондоо тий. Нөгөө л нэг Барсаас очиж нэг ганц авдаг шар дэлгүүр байгаа. Нөгөө л ингэ байгаа. Тэнд нь босгод тавиал энд нь хөвтүүл тавиал тэгээд нийт ингээд нэг ийм юу нь бол тэр нэг юм. Гэтэ бүгдийг нь хэлээгүй л дээ. Маас нэг Европ хоол гэдэг тийм ресторан бол тэр ийм адилхан. Зарим бүр арайчтэй ч хэмээр юм даа. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа гэхээр бүгдээрээ ингэж нэг юм хийгээд хажууд нь одоо юу гэдэг инкүү шин Европ хоолны газар нэгэнгууд бид гурав ирэнгууд тэцэд амар үлээс гадаа нь битүү очиж жилэнгууд цаатлын алганд нь очиж тэнгэр хийгээл би наатлын алганд нэгээд өөдөөс нь чангаар яг ингэ заваарч би халаад байна. Одоо энэ хамгийн наадхан жишээ ингэ ийшээ цаг уурын байшин байдаг шүү дээ. Ингээл явангууд энэ торг бус ороо гэж байгаа нэг л байсан бохоггүй. Тэр алж исэн чинь одоо энтлийнхаа ханаас тэр хүртэл бүгд торг бус ороо. Энэ нөгөө тэгээ тэр 5 төгрөг олдог байсан бол 5 төгрөг нэгээд нэг төгрөг олж штэ. Манайхны нэг тийм нэг юм сонир байдаг байхгүй тий. Одоо юу анх бүйл нээгдсэн чи яалаа. Улаанбаатар дөрөв бүйл болоо штэ. Бүгд дампуурсан. Яа дампуурч байгаа аргагүй штэ. Бүйл ч юм франчайз байгаа байхгүй. Танаас намлагч нэг стандарт дээр нь. Тэгмэд тэнгэр тэнгис нөгөө хийнтер очиод бүйл хийнгууд мөнгө олц нөгөө нэг мажин авч чаддаг байтар. Тэгээ өөр газараас аваад ингээд дуусчихад байгаа. Тэгэхээр инкүүш одоо юу гэдэг Европ хоолоо хийгээд тэнгис одоо юу гэдгийг дөрвөн хоолоо хийгээ те. Тэнгэр одоо тэнцэнэ Азербайджан хоол хийд юм уу. Ингээд ихтер чи хүн нэг өдөр чамд ороод нэг өдөр ингээд явах. Хоолны чанартаач бол. Хоолны хөгжилч гэсэн. Одоо мөнгө гардаг талхаа хийгээл те. Талхаа хийх хэрэгтэй байхгүй тэр хүн бол. Хажууд нь стейкний ресторан гэхгүй. Тэгвэл тэр хүн талхаа 100% зөрөгсдгээ шингээгээ хийж байгаа.
Дэгчээнэл байх хэрэгтэй юм шиг санагдаад байна надад. За ингээ сайхан пив унаа. За энэ пивийг амссан үзсэн үү? Үгүй ээ. Өөртөө харж байгаагүй юу? За энэ бол нөгөө Flashback гэдэг одоо юу гэдэг Германы одоо Оросд одоо бараг нэг номертой ордог юм Герман технологиор хийдэг юм Оросын шар хайрыг байна. Герман Оросуудын хамтарсан. За энэ дээр хоёр юу байгаа. Тэгээ манай нэвтрүүлгийн бас хамтрагчаар ажилладаг. Нийтдээ 5-6 төрлийг байгаа. Нэвтрүүлгийн өвөнтгч тансаг шар хайрыг Flashback. За энэ бол тэр нөгөө хар пив нь хоёр төрлөө юм л хүчтэй өчгүүгээд. Одоо дүнкэлбэр гэдэг чинь тийм. Энэ бас гоё юм билээ. Чи аль нь ууч? Энийг ууч тийм. Шууд ингээд Хоёуланг нь үнэ гэж. За маа дундаа кинг шүү дээ. бас эд жоохыг ингэв. Яа. Нэг хараа хайгуу нөгөө хийж байгаа. Энэ ч юм Тикал гэдэг юм. Юу нэг юм бол Тика гэдэг шүү дээ. Гэхдээ ер нь манайд л нэг ингээд пими уугаад тахлаар одоо энэ арх уугаад байна мэн. Одоо юу гэдэг Японд яадаг уу? Солонгост яадаг уу? Ээ бурхан тэр хүмүүсийг та нар харуул бүр архичин. Гэхдээ яг хэмжээ хязгаар шүү дээ, тий? Яг зогсдог. Гоё. Яг ингээд амар стресстэй ажиллана. Ажлаад сайн хийн, чанартай чин. За тэгээд тэр юугаа яа тарих вэ? Заавал гэрлүүгөө орох замдаа тэр нэг найз нөхдөөрөө яг ордог газар тий? Тэр нь одоо нэг баян тансагч зүгээр нэг гудамжин сайхан сууж агаад сайхан нөгөө бармантайгаар ярьж агаад 1-2 пив уугаад ёо хацаа сайхан боллоо гэв. Япон хүн ч гэсэн бас яг тийм л тий? Яарт. Танаас хөөж мөөж уугаад. Зяныг тулгачих уу? За. Би хөөс мөс удаан болчих. За cheers. За ингээд 20 дугаар зууны 1000 хоолны жор бүтэх болтгоо. За сэдвэр тийм ээ. Оо өнөр нэс алж. Квас шиг. Тэр юм байл гэнэ. Сүүл юм. Гоё юм бэл. Энийг яг амсч үзсэн хүмүүс одоо манай студио зочин дээрээ өстой гоё юм байна. Одоо яг миний мэдхэл оргил худалдааны төвөд заагдаг. За тэгээд тоогч нарыг ингэж хэлдэг шүү дээ сонио. Намайг асуугаагүй л дээ. Тоогч нар яагаад тийм арх байгаа юм. Тэр юунд байд юм бэ? Одоо Италид метад бол тэр тоогч нар юусаа аимшиг арх хүчин. Манай тэхүү гайгүй. Одоо Кингээс нь асууж байна. Эсвэл зөвлөс асуулаа. Юус уух шүү дээ. Энэ ер нь цаанаасаа ингэж уух сэтэл төрөөд идэв үү? Нэг бол ингээ хоолоо яж явахтаа арх ууж байгаа архинд орчд юм уу? Газны хормоор ч нэг пивэр тайлдаг. Тэгэл тайлсаар байгаа. Тайлчин гэл. Тэгэд орчд юм да гэж. Сүүл 1-2 тайлхтгаа байчт юм байна гэж. Ер нь яг жоохон хүнд мэрэгжил шүү дээ, тий. Өсөөс орой 11 12 хүртэл зогсоогоо ажиллана. Тэгээд нэгт зогсоо, хоёр тэгвэл газн дээр, тэгээд нөө овмон, амар халуун, тэгээд нөө фильтр милтраас гарч ингээл юм сонсохгүй энэ тэрийг аваад тэр хүү яа гэлдэ. Тэгэл ингээл бүх юм л юм ингээ стресстэй юм шиг мэд санагдаад байна. Гэтэ яг мэдээж бид нар ч мэрэгжилтэй хайртай учраас яг энэ мэрэгчлэрээ олон жил ажиллаад одоо хөгжүүлээд явж байгаа гэж боддог. Уух юм дээр бол тэгж бодож байна. Манай гардаа гэж бодож байна. Яг ингээд одоо юу би залуу байхдаа 20 хэд настай байгаа шүү дээ. Фул ачаалтай байгаа шүү дээ. Чирээс өглөө тэгэл 8 мөжрөө шөнө 12 хүртэл зогсож байгаа. Тэр яг залуу хөгч ирч хүчтэй байгаа. Тэгэл яг ингээд хід ингээд божигнонгууд нөгөө нэг рестораны босс сандарцсан орж иртээ. Яа зүгээр тэр хүн хараад тэр сэтгэл өвдөд байгаа байхгүй юу? Хүүрээ майжулж байгаа шүү дээ. Тэг уцаа сайхан хөдөн би очих гээл. Тэг яг тэр нөгөө нэг амар өвчин зовлон мовлонгоо сайхан 2-3 пив уугаал шууд ингээд нэг тавьшаа. За одоо орчих гээл те. Би тэр рүү ороо, чин рүү ороо гээл. Ерөөсөө тэр бол даймэнд яваад байгаа маш тий аккаунтроос гарч ирэл тий чанараа авах. Ер нь бол тэгэл нэг хүмүүс их гоё амархан гэж боддог. Оо нэг гоё тэр хүмүүсийн нүдээр ингээ хараад төсөөлөнгөө тэнд ингээл маслах. Хамгийн үнэтэй маслын хамгийн үнэтэй талхан дээр даваад тэр компани юм идэл. Тийм юм боддог тий хар төсөөс халуудаж идэл. Яг юм дээр хоолж иж амьд шүү дээ юм санаа. Тийм шүү дээ. Гэтэ очиод би бүр үлс тэр манай гэр өмнө жижиг тоогооч юм уу? Юу өөр газар тэг менежер хийж байгаа юм. Дотороос гараад өсчихдээ шүү дээ. Яг тэр одоо хүмүүс ч амар буруу бодоод байдаг. Яг ясанд идэж чаддаггүй амжилт. Харин тий. Одоо тэгээд тоогоочны бас нэг өвчлөл байгаа даа шүү дээ. Одоо хүнд мэрэгжлийн. Тэнгуут чинь
Яг одоо зарим байгууллагт ч одоо станшин 11-ээс 1-гээл те. Орой 11 12 хүртэл ажилладаг ч юм уу. Өдрийн хоолойг баг орой иддэг ч тохиолдол байгаа шүү дээ. Манай салбарынханд. Тэгээ нөгөө тоогч нарын яг ажилчдын хоол хоол гэдэг бас амар. Тоогчдын хувьд бол айгүй чухал сэдв байгаа те. Яг ерөөсөө идэх хугацаанд идэхгүй баг ачаалсаар бол 4-5 идэлж идэж байгаа үед бол айгүй олон байна. Тэрнээс ч бийгүү болж байгаа айгүй их олон тоогч нар би бол мэдэндээ. Маш их даралтны асуудал байна, үдний даралт байна, тэгэл хөлний судас бүдүрч байна. Тэгэл ерөөсөө уушгины одоо янз бүрийн өрсөлж байдаг юм уу. Айгүй олон юм байна. Маа нэг туслах тоогооч яг жинглэх 3 оноо жинглэж байгаа байхгүй. Яг жинглэх өдрөө ахын дөө цойгоос шүү дээ эзэм үү гэсэн чинь шеф завгүй байна бэлэндэртээ дуучих гэж. Тэрээс бэлдэг ус. Шеф завгүй байна бэлэндэртээ дуучих. Тийм л завгүй хүмүүс шүү дээ бид нар ч гэсэн. Тэгээ одоо бас нэг үе бодвол гоё болчихё тий. Стандарт юм айгүй. Одоо мэрэгжлийн хямдхан яаж ийн? Шинжлэгдэж гин үү юу болж байна? За мэрэгжлийн хэлт бол ерөөхдөө татан буугдаад юуруу ямар руу орцсон байгаа. Тэгээ нөө тусгай зөвшөөрлөгээд Үгүй мэрэгжлийн хямдхны одоо нөгөө шалгалт зөвлөх стандарт байгаа шүү дээ. Нөгөө социализмын хараад байна уу? Харьцсан гайгүй эхлээд бас нэг яг одоо зөвлөгөө өгдөг ч байдаг юм аа. Ер нь бол өмнөхөөс ирээд нэг торгон тэгнэ гэдгээс илүү эхлээд зөвлөгөө өгч хамтарч ажилладаг болсон юм шиг санагдсан. За. Тэгээд дараа нь тэр хугацаа өгөө тэрэнд нь нөгөө сайжралтай игээд буцаага тэрийг одоо тайлан маягаар өгдөг ч юм уу. Тэгээд буцаж шалгаж одоо тусгай зөвшөөрч өгдөг юм уу сонгодог. Тэгээс ажиллаад байгаа юм. Гэхдээ миний бодлоор энэ мэрэгжлийн хямдхан татан болгоход айгүй сонирм. Харин тий Ямар ч контрол болгож байгаа. Тэр чинь байж ир чинь гоё стандартын дагуу байна шүү дээ. Хаашаа хандах уу? Энэ ерөөсөө цаанаасаа тэгсэн бохоо энэ Монгол улсыг дампууруул гэдэг. Тэ? Жиг хянаж ах хэвээр хүмүүсийг чинь хяналтгүй болгоо ичлээ чинь. Тагнуулын ерхий газрыг буулгадаг юм байна. Тий. Содролж ийн гэж байна. Тий, ер нь бол тийм бодлогын юмнууд бол байгаа шүү. За, зуны цагаар яаж ийн? Энэ зун манай аялал жуулчлалын салбарт бол явсан хүмүүс байна уу? UB Food гэх фестивал болсон. За. Нэг пив гэсэн чинь халбах пив уух гэдэг. Халбахтайгаар ирсэн. Энэс ажилжуулалтын яамнаас зохион байгуулсан талбай дээр 3 өдөр болсон фестивал. Энд дэр түрүүний нэрээ Монгол болон дээр бас ярих гээд мартцсан нөгөө Кузидела гэх хоол байдаг шүү дээ. За. Тэрийг ерөөхдөө монголчууд байдлаар бид гур бас гаргаад яг энэ фестивал дээр хэрэгжүүлсэн. Тэр нь юу вэ гэвэл яг Primate-ийн хүрээ өвчүүгээ тавиад хүмүүлээ тавиад яг сэрээд хоньнуугын сэрээ тавиад тэгээ хоёр талаас нь яг гурлаа өөрсдөө бэлдээд энэ гурлаа ингэж хоёр талаас нь хайраад тэгээ ингээ хэрчээд ингээд салсаага нэг монгол маягийн салсаа хийж мэгээд тэгээд тэр хоолоороо бас бид гур бас энэ сум авсан байгаа. Тэг би энийг санаж байна. Би чаар нь халбаа аваад чи яг нэг хөнөгч байгаа болоо. Тэг ер нь бол тэр халбах би уух юм уу гэдэг чинь тоогч нараас гарсан үг шүү дээ. Тэг халбах шанаг байсан бохгүй. Ганцхан шанагыг хосгоо гэх. Хүлээ авалт дууслаа. Тоогч стрессээ тайллаа шанах бий оруулаа гэдэг. Тэг энэ халбахыг болохоор одоо юу гэдэг юм анх энэ UB Food фестивал зохион байгуулж Деми интервью лөө. Тий, би бас тэр мөн шүү дээ тий. Дараа нь бас ямар фестивал ч үлээ бас нэг барьцаал нэг юм гарч ирсэн юм шүү дээ. Тест итгээд нөө парк дээр болсон шүү. Тест ит өөр юу үлээ. Бас нэг 2-3 юм гарч ирсэн баха. Тэгвэл одоо яг тест чинь байх болцсон тий. болцсон. Яг л одоо стандарт явж байгаа нь UB Food. Энийг бүр яг одоо дараагийн жил мэлт бүр тийм нэг юм бүр улсын байдалтай маягийн энэ маань нөгөө хэдэн хоног моног. Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа бас томоохон арга хэмжээнд харж авч байгаа. Харин тийм. Тэгээ нэг өдөр боллоо. 3 өдөр болсон. Одоо юу гэдэг өөр улс улсад ингээл нэг хоолны фестивал гэнгүүт бүр 2-7 хоног моног тий. Бүр ингээл централны парк маркийг хааж байгаа л амар гоё болд юм л шүү дээ. Манайх чи тэгж гоё болов. Яг талбай дээр хийхлээр бас амар тийм сонирн байгаа. Хоёр талын зам нь төвжрээд тэр дунд нь багтахгүй. Талбай чинь ер нь жоохон багт том санагддагс одоо бол маш жижиг юм билээ шүү дээ. Хятадын нэг вандууны үйлдвэрийн хэмжээнд чүрхгүй юм байна шүү. Тэгэхээр манайх гоё тийм спейстэй юм байна. Бөшөө бүр хотоосоо гараад тий. Гоё юм газар талбай байна.
Хүмүүсээ тийм эко юм хүсэлээд юм лээ. Одоо энэ фестивал дээр чинь нөгөө ингээд зүлэг дэвсэж байгаа байхгүй. Тэнгүүд л газраар ингээд суугаал, хөвтөл ингээд тавар агаад байгаа. Өргөдмөр авах нь залуучууд нь гоё байх гэдэг. Тэр циркийн өмнө нэг юм чорог ингээд нэг зүлэг ургуулсан чарлаа. Бүх хүнээд очсон байгаа. Багтах. Тэнгүүд нь хин чим донд нь шоу гэдэг нэг байх болоо. Залуучуудын хот юм байж залуучуудаа мангар ээлгүй наацсан тийм. Ямар шиг юм цаг өнгөрөөд Шуугийн шарчгүй. шоуг авчиж шатаач мараа. Энэ нөгөө хотын дарга мараа бүтггүй. Шарчи гэлээд. Угаасаа өөртөө энэ хот чи ерөөс тэр чигээр залуучууд байхгүй. Ерөөсө 20-30% л настай хүн биш. Тэгээд талбайг бас нэг ногоон болгосон чи хөөрхий дэр хүмүүс нэг Монгол залуучуудаас гоё баймаар байгаа тий. Гадныхан шиг. Энэ жил тэр ногоо юуг аваа ирсэн байл шүү дээ тий. Гэхдээ энэ хүн шаваадлага нь аваа ичих. Чагсаа бусал игээд гарнаа. Циркийн өмнө хөөрхөн нэг ингээд үлд тавьсан дараа жил мангар том улаан шаваа явж байна. Хэцүү. Playtime фестивалд бидрээс оролцсон тракараа. Тэгэхээр чинь бас хүмүүс чинь тэнд яг л таны хэлээд байгаа юм хүсэж байгаа залуучууд чинь. Энд нэг нөө шараа. Айхтар ууж идгээ бэлдсэн байл шүү залуучууд тийм. Одоо энэ залуучуудын бас Айгу болсойлтой. Тэр хуучин шиг тийм байхгүй болсон. Архаар суугаад тэр компьютерийн үзүүлбэр тийм байхгүй шүү. Бид чи өглөө нь мангар том тоглоод бантан госоод. Тийм. Тийм. Бодоод тэрээс. Дагуу 4 цагаар л сэрвслээ шүү дээ. Primate бантан идэх үү. Хоёроо сэрхэн болгоод Сүстэкүүд шууд ясаан бантан юухаар бийж байгаа шүү. Өдөрчөөс Primate-ийн брэнд тоогооч гэдэг. Харин тийм гэсэн тийм. Одоо бас юуны Primate-с сэтгүүл удахгүй гарч байгаа. За. Энэ бол тийм нэгдсэн том сэтгүүл их гэдэг. Энэ бол яг одоо Primate тонин нуугах гээл те Монгол брэндүүдээс гараад ингээ хөгжиж байгаа нэг айгу чухал юм байна. Харин тийм шүү дээ. Өөрөөр янз бүрийн бүтээгдэхүүн хийгээд хүмүүстэй танилцуулаад бид чадвал тэгэл сайдсан бас махнууд бас авч явж сэргэлж үзсэн. Бүр аваа гэсэн. Тэнгүүд нөгөө хэд ч илүү тийм амсаагүй мах байгаа юм ч те. Primate-ийн нэр хоньны махаар бүтээгдэхүүн гаргаж байгаа л үү? Гүү одоо хүр дахиад дахиад болно. Хоньор тийм хийх юм болоо манай. Тогондоо ачаалаад хэлэхгүй шүү дээ. Нэлээ хүмүүс чинь аягүй сайн мэддэг болсон. Тэгээд аягүй тийм тэр юун дээр нэг очиж хинти дээр нь очиж үзэх юм бол нэлээд бүх юм нэг яг стандартын дагуу хийж байгаа. Айгүй аштай. Яг нөгөө нэг амтлагын нээлтэн дээр бид нэг очижсэн. Тэш нөө дээр. Тэш дээр. Яшин дээр. Энэ ажтайг төрүүлээ явсан. Араас нь тоорын сүх мөхөө баах юм гаргаад. Та комент хийчихсэн. Яа байгаагүй. Би ч яг гол нөгөө яг нэг хити тоногтой махнуудаа яг амсчаал тэгэл. За яа. Би хамгийн их тэрж байгаа юм чинь. Юу шээ сүши хаанаас гарч ирсэн. Тартар амсаагүй юм да. Юу тартар тоорын сүх мөх гаргаад байсан чинь. Бүдэмэр зургийн явсан. Яа гараа явсан чи сүхмөх гаргаад ирсэн. Юу вэ гэсэн тоорын сүх гэсэн. Манай чинь тэр олнуудыг бүгдийг хийсэн шүү дээ. А чи юу эсвэл Тартар ойдэр бол гоё л шүү тий. Яг одоо эн чинь нөгөө яг баталгаатай тийм мах гараад ирэхлээр бид нар нөгөө нэг аюулгүй одоо бид ресторанд ороод шүүрхийгээр нэгдэх боломжтой тий. Тартарын амсаж боломжтой болж байгаа байхгүй. Өмнө бас хоолнуудаа хийж үзэх боломжтой болчих. Одоо хуучин чи яадаг байсан мөхлөр хаанаас хамаагүй гол мах нь ирээл тэрийг шүүрхий тэгээд гаргаж байгаа байхгүй. Баталгаагүй тий. Тэгэхээр одоо юу гэдэг юм тэрийг идж байгаа хүн ч гэсэн баталгаагүй байхгүй. Тэр одоо ням бактеритай мах юм уу? Тий ямар орчинд Динжи мянган одоо баачрын хэдийн л одоо юу штэ. Динжи мянган баачрууд амар штэ тий. Оол мах хийж байгаа гүйжсэн чи 2 3 голоос баа гэж онж байгаа байхгүй. Гэж очоод ийм бомборыг алчуураар ингэж арчаад гаргаад. Нэг дээр нэг шиш нэг нь аваад. Тэр оройн нэг үйц Монгол бах үү гэж гулгуулж итэр. Оол мах чи тэдний галт өгд юм билээ. Тий штэ. Одоо энэ одоо ёо би энийг бас зөндөө ярьсан байхгүй. Махны монопол ягаад үүсэж байгаа гэхээр нэг л газартай байгаад байгаа байхгүй. Одоо баруун зүүн гээд хоёроор байгаа шүү дээ. Мэдээж ингэж орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр энд одоо баруун талтай 2 3, зүүн талтай 2 3 тий. Ингээд юм махны юм нэгдсэн төвөөдтэй баймар байхгүй. Тэнд нь янзлаад одоо Сүхбаатар Мөхбаатар одоо юу гэдэг говь хайрын газраас энэ чинь ханга газраас энэ дэр дуртай мах гэж таана хүмүүлэн дургу хүн байвал сайхан цэцэг жимс тэрийг айдэлт тийм үү.
Тэгээд тийм маш сайхан шүү дээ. Тийм гоё нөгөө нэг ийм сонголттой байхгүй ганцхан газар очиж бөөндө татаж тэнцэж угаас л тийм л заваа юм болох. Контрол байхгүй болчих. Тэнч бүгд авилгалтай идэвхжсэн тэр. Энэ чинь зөксөлж болдгоо юм шүү дээ. Чэнжүүдэд л ер нь атгагдсан. Гүй харин тэр мөнгөтэй хүмүүс чинь базаад авахгүй. Тэр хуулийг чинь гаргахгүй шүү дээ. Тэр баруун хоёрыг юу тий одоо над руу орой ч юм уу олон юм яриад байна ч гэдэг юм тий. Мөнгөөр зод жалан шүү аа гэмүүд 100000 200000. Тэр энийг уусаас дөрөвтөө тэр чэнжүүдээс баян хүн шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Иймсээс одж байгаа гэж хэлдэг юм те. Гүй ингэж хийнэ тэр. Гот 100000 орохгүй энэ те. Яг тэгж ингэ сортлол одоо энэ мах айгуу тийм найдвартай болж ирэх. Тэгэхгүй одоо бид нар одоо та нар тоогоос мэдж байгаа шүү дээ. За ми махаваад иргээл дэнжимэн оронгууд шинжилгээний бичиг байна уу мэнүү тхүй нэг ийм цаас дондог өвгийн хинтээ аймгийн тийм мал чинь тэдгээр багаас ирсэн мах л гэж байдаг болохоос хідэн удаа одоо юу гэдэг энэ малд антибиотик хийсэн тий яасан энэ өвдөд цэрэгсэн юм уу тийм ямар ч мэдээл байхгүй. Тэгээ одоо тэгэл захын одоо лангуураас аваад ихт чинь нөгөө юм тарины идэв. Өө антис дайм шиг дээ ёо. Тэгээ нөгөө малчд маань хүртэл бас юутай болмоор байгаа байхгүй. Одоо вакцин хийсний дараа хэдэн сарын дараа нэтлэх гэж үйдэг юм. Гэхдээ тэгэнгүүт энэ чинь муухай шуналттай хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ яг хөө энэ одоо малчин үн жишээ шүү жишээ. Дараалалж байгаа. Энэ малчин өчигдөр антибиотикууд госцсон заяо. Тэгэнгүүт чи хүүн заяо. Мангар ирэхтэй. Хотод ингээд ийм гой машин жишээ унах гад аавда ойлонгууд аав нүүт юм зарч байгаа. Тэгээ дижим одоо очиод заран бид тэр удалж байгаа станд ичиж. Ингээд ярьсаа 3-4 чинь бүгд юмд орчих. Баталгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг ийм антибиотиктэй бүр ингээд буглаа тэр нь бүр шил шиг болцсон байгаа гэсэн эдэнүүд. Ихэнх малчд бол бас тийм биш. Биш. Зарим нь одоо тийм юунууд байгаа шүү дээ. Энэ шуналтай тийм хүмүүс байгаа тий. Тэр болгонтой бас таарах магадлал айгүй өндөр очиж байгаа байхгүй юу тий. Гадаад явахаараа 20 подолк авдаг таа ч л. Чи дүү тоогоос ч авахгүй яах гэж. Тэгээ 2-3 Марул ороод 20 подолк. Тийм. Бомбат. Тэр супермен ихгүй бомбатай гэвээс зүггүй шүү дээ. Энэ зүүн чинь тэгэл Playtime, UB Food тэгэл Хонконг явлаа. Сая Индонез явлаа. Ер нь бас завгүй өнгөрсөн шүү дээ. Нэг мэддэг байхгүй. Одоо завгүй сар эхэлж шүү дээ. За одоо жинхэнэ нөгөө тогооч дуучт тэгээд өөр юу хичээлээ рестораны эзэдээ магнат хийдэг. Өөрөөр тогоочт магнат хийхгүй ажил их болдог хаа тий. Хидин л гэдэг шүү дээ. Хидин. Гэхдээ ер нь бас тэгээд яг шеф одоо юу рестораны шеф бол ер нь захирлын дээр мэдлэлтэй байдаг. Одоо хаан ч одоо гадаад ч юм уу тий. Одоо Итали ч юм уу яг head chef бол тэгэл head chef. Хөрөнгө оруулагч бол зөвхөн хөрөнгийн одоо юу гэдэг тайлангаа сарын цаана тэрээс үйл ажиллагаа зөвхөн тэр шефийн үгэнд л бүх ордор. Зөөгч мөөгч одоо санхүүж тий. Бүх шефийн үйл нь тийм л. Yes chef. Тэгэхээр яг сайн шеф болохын тулд дүүнэрт бас сайн ажилламаар авах. Цаг хугацаа өнгөрөх гэж биш тий. Ирмэлцэлтэй өөрөө гоё. Одоо ч юм мань мэтиг нөгөө нэг Бацаам 20-тэй багт одоо юу гэдэг тэр үе чинь өнгөрчөөд шүү дээ. Бүх юм биш. Хиймэл оюу ухаан шиг тий. Энэ өндөг нь юу байгаа вэ? Тим юм байгаа. Тэр монголоор хэлж дээ. Яа тий. Тэр супер юм. Тэгэхээр тэр болгон байгаад одоо юу гэдэг өөрийгөө маш хурдан хөгжүүлэх тийм боломж байгаа байхгүй. Мэдээж одоо залуу тоогооч нар бол нэгдүгээр хилтэй байх хэрэгтэй. Ядаж англи хэлтэй тий. Уншаад ойлгочдөг хүнтэй харьцсан шүү дээ. Тэгэхгүй нөгөө нэг дээр үчи харанхуй хөдөлгөх юм шүү дээ. Тэр одоо галтгоонд байгаа тоогоочл дээр галтгоонд доор байх шүү дээ. Тэр нөхөр харцсан энэ хэдэн. Одоо бол яадаг хөл шеф гой гарч ирэл тий. Оо та өнөөдөр маад анх удаа орж ирж байгаа юм. Вау гадаад дээр ярьлаа. Монголчуудаа монголоор ярьлаа тий. Тэр соёлжоор амар гоё тийм кайфтай соёлжоос. Сайн чөлөөтэй явах хэрэгтэй юм шиг тий. Гэтэ ер нь тэгээд энэ тоогооч мэрэгжил. Ер нь хобби иржээж л энэ мэрэгжилд ордог бах тий. Тий. Тэс. Маш дургуун нэг явчаад тавьчихсан амар юм болох. Бас энерги гэж байна шүү дээ. Тэнгисээс одоо хэдэн нэвтрүүлэг хийсэн бэ ер нь? Тий таймаар. Тий таймаар чи яг 900 хэдэн дугаар гарсан байхгүй. Тэр өнгөрсөн жилд авсан шүү дээ. Тааш хэдэн оноос анх нэвтрүүлгээ ер нь 94 оноос нэвтрүүлэг. 94 оноос. Тий. Би ч одоо баг бахт ихэдэг гэртээ айлын том нөгөө 94 солиож 2004 он баг. Тийм баг тий. Тий. Тэгээ яхад чинь жоохон томроод хоол хийгээд явгад чинь ихэнх хоёрын одоо нэвтрүүлгийг үздэг ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө ТV одоо 7-ны мэдээ өгдөн шүү дээ. Алталтны хоолны
улам байдаг гэсэн шүү дээ. Тэр би энэ хайшлал аягүй их дэвтэр дээр наагаад. Хандлаа энэ чинь хойб ирсэн юм байна тий. Энэ чинь хойб ирчиж одоо энэ алтмалт авч ийн гэсэн. Хүмүүсээ итгэл юм байсан шүү. Тэнгис ах байсан. Тэгээ нөө талигч эртнэх хуу байсан тий. Инхээ ах гээл. Манай рок мөнгө сайхан ах байсан шүү. Хамгийн анхны төлөвч рок мөнгө сайхных шүү. Тийм үү. тэгээд тогооч дундаа л яасан юм шүү дээ. Тэгээд дараа нь Эрдэнэхүү чинь гарч ирсэн аахгүй. Тий. Тэгээд манай Эрдэнэхүү гарч сүртэй гарч энэ том малгаас. UBS-эр тий. Биш Эрдэнэхүү гараагүй нөгөө нэг энтгэл тоогооч ирсэн. TV9-ээр бишээ одоо байхгүй болсон. UBS биш үснэ. Биш бүр анх нэг хаяа гардаг байсан. Өнөөдөр би та энэ амтлагчтай хоолыг хийж үзүүлнэ гэсэн. Энэ амтлагч хаанаас авах вэ? Энэ авч чадахгүй энэ энтгэл тоог. Оо та үүнийг хийж болохгүй мөсөн болохгүй. Тэгээд сайн нэвтрүүлгийг үзчихсэн. Энэ брокколи ямар амттай вэ гэж нэгсэн. Брокколины амттай. Тэгээд яриг нь дуусах. Хөтлөгч нь бантаад. Брокколи чи яг л та гаргаж ирчихсэн. Яг тухайн очныг нэг гой хоолыг хийх гэхээр материал байхгүй. Цаа энийг яаж орлуулах вэ? Яах вэ хөө. Тэгээд тухайн очныг интернет YouTube юу бэдгүй Facebook жоох юм чи. Яг л өөрийнхөө информацаар. Яна хөдгөө хацаан гарч ир хоолын хүн. Заавал та бичээ гэж үзүүлнэ. Тэснийг яг бүр яг цаг харж байгаа л үздэг. Тухайн чи яг тэгэл бүхэл юм сонирхолтой байсан юм чи. Угаасаа тэгээд нөгөө тухайд хоолны төлөвлөгч нэг байдгүй байсан. Ямар гоё амттай байдгүй. Алив өтер гэж. За бас манай нэвтрүүлэг өнөөдөр одоо Алтан гац Монгол үндэсний ресторанаас явж байна. За тэгээд бидний өнөөдрийн ярьж сууж байгаа бол маш том юм гэр байдаг. Тэрний нэгэн болонд нь бид түрүү сайхан буу алж байна. За тэгээд өнөөдөр бас та бүхэнд бас нэг юм гоё гарын билег одоо намайг дамжуулаарай гэж бас хүссэн. За энэ хуучин монголоор утсан үстэй. За энэ Авруг гэдэг одоо энэ Апу компани одоо үндэсний арх пивны үйлдвэр гэж боддог Апуч гаргаж байгаа энэ Авруг гэж одоо энэ сархад байгаа. За тэгээд одоо баярын ширээ болгон дээр ерөнхийдөө эдний сархаг одоо сархад тавьдаг учраас та бүхэнд бас гарын билег болгож өгөөрэй гэдэн дамжуулсан. За тэгээ энэ бас ямар учиртай нэртэй гэсэн чинь нэг сонирхолтой юм билээ. Одоо энэ Авруг гэдэг нь одоо Чингисийн үеийн одоо дөрвөн одоо өрлөг тийм одоо юу гэдг юм бэ энэ одоо түүхэндээ бол яг хамгийн дээд өрлөгийн юун дээр Авруг гэдэг нэртэй байсан юм байна. Яг өөлөө их өөрөө бүр яг ингээд одоо өөрөө одоо хариуцдаг одоо дайны нөгөө нэг эд баялаг маялаг гэж цуглард юм биш та буцаад ингээд нөгөө юунда одоо Монголдо тэрний одоо хамгийн тов одоо дата бааз нь байсан юм. Тэгээ тэрийг одоо эдээ одоо мөнгө төгрөг одоо юу гэдэг эдээ бодоо баялаг байхын одоо бэлгшээлж одоо юм 10 гэд нэртэй. Улсын сан хөмрөг. За яг гоё сан хөмрөг. Одоо Монгол банкны сан хөмрөг гэдэг чинь тэрний одоо сан хөмрөг гэсэн одоо энэ хамаг мамхтай юм. Одоо яг энэ дээр бүх тэр нөгөө нэг утга учир бичсэн юм гоё 39.9 хэд гэж байлаа. Алуу би энэ хардггүй ч чи энэ 35.9. 35.9 градусын ерөнхийдөө маш зөөлөн амттай юм гоё шин сархад гарсан бэлээ. Та бүхэн бас амсаж үзээрэй. Нэвтрүүлгийн ивент тгэгч Авруг брэнд. За тэгээ манай бас энэ Герман Flashback гэдэг гоё пив байна. За энэ күшийн хамгийн дуртай пив байна нэ. Энэ гоё юм байна. Код яаж ийн? Танах ч бас нэг юм юутай үлээ. Ямар нэртэй нэг холбоо малгүй юу гэдэг үү? Shipsters Club. Club-тай шүү дээ. Одоо энэ дээр хэдэн үнэтэй болсон? Ер нь бол яг тууцын одоо үүсгэн байгуулагч нэг 14-5 хүн байгаа. Тэгээд ер нь элсэн нэг 100 хэдэн тоогоч нар. Тэгэл яг бид нар ч нөгөө яг юм ивентүүд арга хэмжээнүүд тийм. Тэгээ гоё сая шефнет та нэг юу байсан шүү ирсэн шнэ шеф нетворк гэдэг. Тийм. Тоогоч нар сургалт хийсэн. Би нөгөө баахан байцаа ярьж байгаа. Тийм. За тоогоч тэгсийг тайзан дээр өөрийг ихсэж авъя л. Та нар одоо байцаагаар хоол хийлдэ. Энгүү байдлаар одоо юу гэдэг яас одоо бид нар чи яг залуучууд юу ирмэлзэлж байна гэвэл тий одоо нөө бусдаагаа хуваалцсан юм мэддэг юм а зааж өгье. За тэгээд одоо миний мэддэг юмыг энэ хүн мэдчих юм бол би илүү их сурах шаардлага гарна шүү дээ. Тийм үднээсээ ер нь тоогоч нартай аягүй их тийм хуваалцж байгаа тийм клуб байгаад байгаа. Тийм одоо сая бас нэлээд олон том ивентүүд дээр ажилласан. Тийм
Тиймэрхүү л тийм гоё клуб байгаа да. За. Залуучууд их хөвчлэн байгаа. Арай настайгаас манай Мико хамгийн юу гэж нөө. Манай Мико ч ертөнцийн хөгжим болцсон байна шүү дээ. Мико сайн нэг дэлгүүрнээс гэс тий. Хэрэгцээр ч явах гэдэг. Тий. Тийм загас далайн бүтээгдэхүүн дээр нэг пакет иймэрхүү юмуд оруулж ирж байгаа. Нилээ хитэн дэлгүүрнээс шүү. Тийм. Яг саруулаа хийж удаа шүү. Би нэг орд хэрэгсэл мэрэгсэл байгаа суши тавьдаг тав хэрэгсэл. Саруулаас нөгөө хүүхдийн зураг гардаг замд юм л тий. Саруулаас хүүхдийн зураг гардаг. Мико стор хэвлээ шоп гэсэн үү? Алтан шагаад Мико хоёр нээж. Мөнгөн шагаа. Халтсан юм уу? Аавдгүй шагаад юм. За одоо манайд Улаанбаатарт ерөнхийдөө энэ сүлжээ ресторан очоод хэр их болж байна. Синий гоё юм гарч ийн үү? Манай нээж байгаа ресторан байна. Тийм. Зэна ресторан шиг. Азарын чад 3 тий. Шингэрэлэ чили гэдэг бас нэг салбар манай. чили чинь тэгтээ азанад орох юм уу? Орохгүй. Тэгтээ өөр концепттэй. Тэгтээ яг сүлжээгүүд азанаар бол Тийм л дээ нэг юуных нэг компани. яг нэг сүлжээ гэсэн азанаа бол 3 баг тий. 3 ба. Централ Тауэр оргил байгаа. Конто тэгээ будаа. Аха зайсан. Энд манай 50 ахын чойжин тэмдэл шүү дээ. Чойжин лаунж. Тийм. Сая сүүлд нөгөө Prime гэдэг нэгт тий. Тий. Баг тэнгэрийн яам дээр. Юу нэг гоё ресторанууд нэгдчихлээ. Тэгээд олон нөгөө нэгдсийнхаа юугаар одоо юу гэдэг үйлчлэгч нар маань илүү тийм мэдлэгтэй илүү гоё юм хүсээд тэрэнд тааруулж одоо бид нар ч тийм спешиал юм хийхэрэл тийм одоо тэмцээнд идэх хоолооч гэдэг юм уу те бас ийм уур чадвартай шүү скилтэй шүү гэдгийг үзүүлэл яваад байт. Одоо би нэг ингэж бодоод байдаг байхгүй юу? Яг Монгол орны газар хөрсөнд одоо ургасан Монгол орны одоо юу гэдэг бүтээгдэхүүн. Одоо энэ нэг харамсалтай юм нөө ажиглаад байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр баг 70% импорт юм а бид нар юм хийдэг. Ресторанч тэр гэртээж тэр гадныхан болохоор мохоо үнцэрхэг. Энэгээр хийхгүй. Энэ гадаадын ластаа фондороор бид нар ийм байхгүй. Яг манай хөршийн талбай дээр хийсэн фондороор хийн байна гэл. Жишээл Италичууд гэж байгаа байхгүй. Саяхан нэг Италид яваад ирсэн маань найз хэлж байгаа. Яа бурхан минь чиний хэлээс яг үнэ. Тэд нар өөрсдийнхээ юм хийддэг юм байна. Тэстэр нэг гидс мэдс одоо юу гэдэг манайх ч гидс мэдс ингээл тэрний орнод пицца мэцаач гэдэг юм. Тэгэхээр яг тийм өөрөө одоо юу гэдэг тэр можд гидсний юм лангуун дээр өстө яг гидсэрэ бүр аюу гоё. Ямар ч тийм гүзээний үнэр байхгүй болно. Хийгээ те. Лимон моно шүүсгаад ингээ өгдөг ч юм уу. Тэгээд тэр адууны махан бүргэр хүртэл бийдлээ. Адууны махаач тэнцээ идэж чинь өөртөө хийсэн бүх юмаа л хийж. Юусе тэнцээ импортын юм гэж юу ч алга гэж. Яг манайхан бас их тийм болмоор байна. Тэгэхээр би нэг мөрөөдөл байгаад байхгүй. Яг юм Монголын өрсөнд одоо юу гэдэг байдаг монголчуудын ер нь масс нэг юм мэддэг ч юм уу. Тим юмар юм нэг франчайз. Тэ жижиг юм цайны газар юм байхгүй. Одоо юу гэх юм бэ? Фаст фуд те. Монголын цайны газар. Яг тийм ороод хүн гоё юм идчихэл сайхан цаг тасаа арчаал гардаг. Тийм л нэг гоё тийм франчайзтай гэж боддог. Гол нь тэрийг концепцийг л нэг зохиох болчиход байна. Тэрс үгсэн нэг газар засвар хийгээл нээгт бол easy яваад. Гол нь яг ямар хоол вэ гэдэг тий. Яаж гоё санаа шүү дээ. Одоо жишээл толгоогоор нэг залуу ирэл ахаа би ингээд өдөрт хэдэн зуун толгойг надад үлддэг гинэ. Бой моделын ажлууд юм шиг. Тэгээ би толгоогоо ингээд ийм хамгийн том проблем нь одоо нэг хуухны үсвэд штэ. Тэр ингээ үс гаднахыг авсан ч гэсэн дотор нь яг арсанд нь ингээ байгаад ингээ тэрийг авдаг юм технологи хийсэн гэдэг байгаа байхгүй. Тэг би нүгээр ямар бүтээгдэхүүн юу хаа та туслаач. Үгүй наатаа фаст фудны гоё тийм ладалсан мах хийжснээс тий. Дэлгэв чанаад одоо тэрийг ингээ хөлдөөгөөд ингээ постод. Тэг яах юм тэргүүрээ бүрэтэ маягийн юм бэ. Ирчээд тэр өөр хийцэн ирж байгаа. За энэ яаж тасархаа болж байгаа юм ингээ. Ялч чансан толгоогоор бүрэтэ. Цоглоод авчих. Халуун ногоодоо соос. Одоо чи наач илгийг аав. Гэгчээ нэг Монголын толгоо одоо үнгүүдлээ, гүзээ инглээ гэх нэг баах юм яриад шин. Тэрийг одоо яаж бид нар гоё болгох вэ? Вакуумлсан гүзэнээс лаач. Юу юм мэдгүй те. Гүзээч одоо хамгийн сайн юм шүү. Тийм шүү. Тэгээ одоо энэ чинь тэгэл гиз гүзээ чинь тэгэл үнгүү хаягчээд юм шүү. Энэ хитэн одоо араб руу нөгөө манай мах гараад эхэлсэн л шүү. Сайн нэг фэйсбүүкээр нөгөө хаанч гэлээ нөгөө Монгол мах гэдэг дэлгүүрт нь байж гэсэн. Тэр болгоно чинь гүзээ толгоон тэгэл хаягдсан юм шүү. Манайд өнгүүдээд эсрэгээр Европт бол ерөөсө дотор бүтээгт эрэхтэй
Найвар бүтээгдэхүүн чи хамгийн үнэтэй. Тий. Махнаас үнэтэй бодоо. Илэг мэлгэнд бүр нэг номерын олддгүй юм гэсэн. Махны агуулга махаа бодоход хамаагүй юм зурлаг байгаа байхгүй. Төмөр амьд юм ихтэй. шимт ижээсээ тий. Холестерин өндөртэй боловч яг хуу яг шимт ижээлээ бодвол маш их хэрцүүд загуулсан байна. Тийм шүү дээ. Тэр чи өглөө идэхэд ямар ч асуудал байхгүй. Өглөө өдөр идэхэд манайх л орой өдөрч тэр холестериныг бий болгоод байгаа. Нэг л юм сайн идэг байгаа шүү дээ. Эндхийн эрдэмтэд бол Тийм шүү дээ. хитрхи хахаа шиг идэв юм байдаг. Хүн нөгөө өлсөж сурах хэрэгтэй гэдэг. Одоо илгээр бол жишээлбэл би ингэж бодох. Илгээр бол би бол боддог байхгүй. Янз янзэл гоё илгний нох шиг гэдэг. Манайх нь илгээр яагаад хийдэг юм бэ? Манайх нь мэддэггүй юм шүү. Тэгээ одоо тэр та нар гоё нэг тийм жормор зааж өгөх. Одоо жишээл би өөр амар санддаг байхгүй. Итали ресторанд явах. За тэр илгний нохшоо хийсэн үг албагч загнаал. Тэр чинь гоё масль орж байгаа. Одоо тосных нь орно тий. Цагаан вайн орж байгаа. Тэгэл тэр гоё амтлагчнууд тэр сонгон мөнгө амар гоё паштат хийгээл хөлдөөгөл нөгөө калкинсэд ч тий. Онцгой болгоод за энэ тийм амттай шүү, энэ тийм амттай шүү гэл. Тэгэл зүсэл зүгээр үнгүү өгдөг юм даа л гэх тийм байж. Тэгээ манай хот илгийн ингээл хайчдаг юм шүү дээ. Симж байхгүй л идэхгүй. Аргуу маргуу. За манай хүн чинь тэнгэр чинь нөгөө нодлон Таиланд руу явхад бас нөө слот юу дууссан. Пиццаны төрөлгээд бид нар тийшээ орсон баг. За. Тэгсэн чинь манай хүн чи юу байсан ш? Бичамэл л штэ. За. Тэрийг шар тасаар хийсэн ш. Маслны хоорно. Тийм. Яасан. Тасаргаа. Өнөр мөнөр шаасан. Өнөрөл. Бид тоглоом тэгээд юу үнчээд тасаа. бид нар тоглоом тэгээд чи ийм амар соус ямар зөрөгтэй өөрчлөлт. Өөдөө үрх гэдэг соос. Тэгээ бишэмэл авч явсан. Mongolian oolun соус. Тэгээ дуусах. Тэр бол гоё юм билээ. Яг тэрэн шиг ингэж хувиргаж юмнуудыг янзлж үзэж ингэж яах юм бол илүү баяжаал юмудаа ингэ туршиж яах хэрэгтэй юм шиг. Тийм шүү дээ. Нөө сая коронавирус чинь нөгөө дахианы мах орж ирэх байсан шүү дээ. Тийм. Тэр үе чинь адууны махаар KFC-ч үзсэн. Зүс. Дарж мараад тэмүүдэд яг ингээд нэлээд олон хоног дарж байгаа тэгэнгүүт ер нь бол яг л юм гоё юм шаржноор ингээд нэг зөөлөн болж байгаа. Гэтэл нөгөө баг зэргийн үнэр те нөгөө мөнгө бол ялж дээ өөрчлөлт. Одоо миний бодлоор бол яг адууны махыг бол манайх нь юусоо баяжуулахгүй байна. Юусоо баяжуулах. Одоо жишээл Францд яаж юм? Адууны гол мах. Юус хамгийн баян эмхтэй хүн л тэр гэж байна. Яг л нөгөө нэг ийм арьс марс адуун чөт мүдэнд лаг юм биш үү? Одоо нэг казак юм цав цагаан шүттэй. Арьсны цагаан мөртлүүд ийм олон нөгөө нэг ийм олон юм өршлөөгөө том нэг ганцаар өршлөөтэй нэг ийм цагаан царайтай хүмүүс үү? Чи юус л адууны мах гэж. Юу бодох гэсэн. Тэгэхээр дандаа өвгөрийн мах иддэг имэд нь бол зөв юм. Газрын зураг шиг сууж байгаа. Ахус амар өнгөтэй. Тавд Бацаа багт ангийнхаа том аяг шиг том гэдэг шиг. Тэгэхээр чи чи яасан адууны мах. Тэгэнгүүт манайхан адууны мах идэхгүй заяа. Адууны мах яадаг л өвөл нэг жоохон авирг маяврч чанж идэв. Тэгэхээр миний бодлоор энэ цайны газрууд яах вэ гэхээр адууны мах хямдхан байв хямдхан. Адууны мах шимжиж л. Ядангуяа Монгол адуу яг зэрлэг амьтантай ялгаагүй байхгүй. Тэгэнгүүт адууны махаар ч гуляш котлет энэ төр хийгээд яах. Одоо ингээл хөсгөлж юм хайш 100 гэл явгууд цайны газар гэж замаар нэг дүрийн бид ч те нөгөө торг гэдэг шиг бүгдээ ингээд нийл наалтсан. Бүгд адилхан болтоо. За юу вэ? Нарийн мах гэдэг сүртэй юм байна. Одоо энэ миний өөрчлөл та зүгээр. Тэр нөгөө нарийн мах байна, өөр юу үлээ баг хэлбэрээр нь нэрлээд байгаа маяг те дөрвөлжин мах, бүдүү мах. Тэр бүгд нэг аим шиг амттай бүр ямар ч тийм аим шиг юм бүр одоо юу ч зөөлмөр. Тэнд бол ингээ адууны махан гуляш байж байна. Сайхан жиргэнсэн ногоотой. Удаа төмс биш те. Тэр одоо ногоогоо тэр махыг бол тэнцээ яаж ин ганцнууд бүгд хөлдөөгчтэй байгаа. Хадгалж л байгаа. Нарийн ногоо ялзраад хийдгүү байж болно. Тэрийг бүгдийг хэрчээд угаагаад хөлдөөчлөлтөө. За би нэг хийхдээ одоо 20 порцоор хийн те өнөөдөр 20 порц адууны махан гуляш зарна. 20 порц одоо ногоотой шүл зарна гэдэг. Тэр ногоотой шүлмэл идмээр үү ерөөс тийм байхгүй. Хаяас мах гурил сонгон сармис. Яа энэгээрс энэ дөрвөөс хүүрэн дарааж байгаа. Яг энэ нөгөө нэг мэрэгжлийн юу ч гэдэм үү дараа нь тэгж яагаад гоё нөгөө подкаст маягийн одоо яг тогооч нараараа сууж яагаад нэг гоё тийм яриа өрнүүлүүл яасан. Өшөө танаа фракцийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо яг эмгтэй хүмүүсийн юу төлөөлөл хэрэгтэй байна. Одоо баян асууж шүү дээ. Эрэгтэй сайн идэм үү, эмгтэй сайн идэм үү? Тэр мэрийг хэлдэг байхгүй. Эмгтэй ч угаасаа арга ирдэ тийм тогооч хүн чинь маш их цаг ажил дээр тэд нар бол тэгж боломжгүй байдаг учраас ихэнх нь эрэгтэй хүн байдаг ч гэдэг тийм. За ингээд ямар ч нөгөө нэг гоё гарын бэлгээ би юу яана. За энэ ингээ сайхан
шинэ жилийнхаа өдрөө сайхан тест хийгээд үзээрэй. За ийм гоё цүнх дотроо бас нэг ийм яадаг. Дотор нэг 100 доллар хийсэн байлээ. Баярлалаа. За цүнх яаж гоё. Тийм үү. Эсхий цөөхөө шүү дээ. За энэ Апо компани одоо юм За юу гэнэ? Гэр гэртээ сайхан наадаарай гэж шүү дээ. Вау. За. За энэ бас манай нөгөө Япон үндэсний төвөөс бас гарын бэлэг хүүхдүүдтэй бас өгөөрөө. Япон үндэсний төвийнхаа бас бэлэг дамжуулсан байгаа. Энэ Мэжигийн шоколад юм их алдартай юм шүү те. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивэнтгч Япон үндэсний төв амьдралыг амттай болгоцгоё. За ингээ манай нэвтрүүлэгт өнөөдөр Алтан гац ресторан, за Германы шар хайраг Flashback гэдэг бас гоё шар хайраг хамтарч ажилладаг. За тэгээд мөн Апо компани гаргаж байгаа орог гэдэг энэ сайхан бас харахад байна. За тэгээд мөн манай бас Япон үндэсний төвийн одоо бүтээгдэхүүн дээжээс бас хамтарч байнга ажилладаг. За тэгээд T-Talk нэвтрүүлгээр бас хүрэлцэн орж ирж байгаа өөрсдийнхээ бас зовлон жаргалыг тий God mode гэж бас ирлээ шүү дээ тий. Тэгээд бас өөрсдийнхээ бас мэрэгжлийн зүгээс бас сайхан ярилцсан гоё дугаар боллоо. За тэгээд энэ тоглогч нарынхаа бас part 2 гэсэн тийм подкаст маягийн бас яг тоглогч нарын дундаа бас сайхан яриа бас өрнүүлэе гэж бодлоо. Тэгээд туу удахгүй бас тэр подкастыг та бүхэндээ хүргэнэ. За тэгээд T-Talk нэвтрүүлгээрээ дараа уулзалт түр баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивэнтгч Авраг брэнд. Нэвтрүүлгийн ивэнтгч тансаг шар хайраг Flashback.